Amen. Tani deden hundelyen. Etzeng tani kharlach setenglig men. Zuchon tad mednen. Chautad berich nenden saubech gwyd. Tendor go kenklon tasugyd. Ori gotur kornamek taurlad. Shinsun sinada tsotanogoche. It's a man mini it's a borchamin. Tani dedlen hundelyen. Etzeng tani kharlach setelig men. Zuchon tad mednen. Zolon don tenuschlech zurückseтгэл men. Etzeng tän ruchur чадах гэж. Татгал захарахгүй вэл хараараа. Та өөрийн замаар алхаж өгөөч. Эзэн миний эзэн борхамин. Таны дэдлэн hundelyen. Эзэн таны харлах сэтгэлийг минь зөвхөн тад мэднэ. За бүгдээрээ сайн байцгаана уу? За сайн сууцгааж ийсэн үү? Уг захаар ирээгүй нэлээ удсан юм шиг санагдаж байна. Хамгийн сүүлд ямар үг зааснаа ч мартчих. Та бүхэн санаж байгаа болов? Би мартчихсан юм чинь та бүхэн яаж санах вэ те? Санаж байгаа хүмүүс байгаа бах тий. Оо. Амар тааж. Өнөөдөр бас үг зангаа хамтдаа нөхөрлөх тийм цаг олдсон. Баяртай байна. Хамтдаа залбираад тэгээд эхэлцгээе. Биднийг хайрладаг Бурхан танд чин сэтгэлээсээ талархаж байна. Бурхан таны өмнө гим нүглийг хийн. Бурхан тантай дайсагнаж амьдарч байхад та биднийг түрүүлж хайрлаад аварч өгөхийн тулд эзэн Есүсийг энэ газар руу илгээн түүний загалмаа дээр урсгасан тэр үнэтэй ариун цусаар бүхий л гмийг маань угааж өгсөнд баярлалаа. Зөвхөн итгэсэн төдий байхад Бурхан та биднийг өөрийнхөө хүүхэд болгоод тэр диваачнд орох мөн хамийг өгсөнд үнэхээр их баярлаж байна. Аврагдсны дараа бид бүхнийг ганцааран маань орхилгүй өөрийнхөө бий болох энэ чуулган дотор нөхөрлүүлж байгаад талархаж байна. Эзэн та энэ чуулган дотор хамт байж биднэрт үгээ хүслээ мэдүүлж бас бид бүхнийг өрөөж нэгүслэр дүүргэж байдагт үнэхээр их талархаж байна. Өнөөдөр бид нар хамтдаа нэг газарт цуглаад Бурхан таны хүслийг мэдхийн тулд энд сууж байна. Эзэн та хүн нэг бүрийн зүрх сэтгэл дотор ажиллаа явуулж өөрийнхөө үгийг ойлгуулж өгөөч гэж танаас гуйж байна. Энэ үгийг Бурхан таны үг хэмээн хүлээж аваад дуулууртай амьдрч чадхад та бидэнд туслаарай. Эзэн тань дээр очих өдрийг хүртэл энэ газарт амьдрахдаа
Бурхан таны үгийг ямагт дагдаг хүмүүс байхад та туслаарай. Мөн биднээр дамжуулан эргэн тойронд байгаа хүмүүст сайн мэдээг тараалгуулж өгөөч гэж танаас гуйж байна. Бид нар үнэхээр сул дорой дутмаг хүмүүс үлээ. Тийм бидэнд эзэн та хүчийг хайрлаад үнэхээр бид зоригтойгоор сайн мэдээг тарааж чаддаг хүмүүс болоход та туслаарай. Өнөөдрийн нөхөрлийн эхлэлээс дуусах бүхий л цагийг танд даатгаад эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа Эфес 3 дугаар бүлгээс олж уншийе. Эфес 3 дугаар бүлэг байна. 3-ын 14-өөс 21-р ишлэл хүртэл. За удаахнаар хамт уншийе. Иймд би эцгийн өмнө өмдөг сөгдөж тэнгэр болон газар дах овог отог бүрийг нэрлдэг түүнд залбирч байна. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчрхэгжүүлж өгөх болтугай. Ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурханы бүх дүүрлэр бэлхэх болтугай. Идүүгээ дотор маань ажилдаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд алдарн чуулган дотор Христ Есүс дотор үеийн үед өн мөнхөд байх болтугай. Амен. За өнөөдөр энэ үгээр дамжуулаад та нарын доторх хүнийг хүчрхэгжүүлж өгөх болтугай гэсэн сэдвээр хамтдаа сурцгаая. За энэ жил эхлэнгээ миний нэг залбирч байгаад бодсон зүйл юу вэ гэхээр бид бүхний энэ доторх хүн буюу энэ итгэлээр өсөх гэдэг чинь хичнээн чухал юм бай гэдэг талаар жаахан бодох болсон. Тэгээд боломж олдох болгондоо хамт нөхөрлөж байгаа хүмүүстэй энэ сэдвийн талаар хэлж өгөх гэж их хичээж байгаа. Энэ дээрээс харуул Илч Паул Эфес чуулганаас явхаас өмнө тэдний төлөө хичээнгүйлэн залбирч байгаа агуулга дотор гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ доторх хүн хүчрхэг байна гэдэг нь өөрөө маш чухал зүйл учраас Илч Паул ингэж их залбирангаа энэ зүйлийг захиж хэлсэн байна. За тэрний өмнө энэ 14 дугаар ишлэлээс 15 дугаар ишлэл хүртэл нэг төрхөн бодоод тэгээд үндсэн зүйл рүүгээ оръё. Энэ 14 15 дээрээс харах юм бол Илч Паулийн залбирлын тухай гарч байгаа. За би өмнө нь залбирлын тухай үг зааж исэн те. Залбирал хичнээн чухал вэ гэдэг талаар бүтэн 1 жилийн турш сургаал заасан. Тэгэхээр залбирахгүй итгэлээрээ амьдрна гэдэг бол боломжгүй зүйл юм байна гэдгийг би улам бүр их ойлгож байгаа. Та бүхэн залбирахгүйгээр итгэлээрээ сайн амьдарч чадах болов? За тэгвэл тэрийг мэдж байгаа бол та хэр их залбирч байгаа вэ гэсэн. Бид нэр мэддэг хэрнээ заримдаа үйлдэхгүй байх тохиолдол дэндүү их байгаа гэдэг. Тийм л учраас бид нэр яг адилхан алдаагаа байнга л давтсаар итгэлээр өсөхгүй байгаад байдаг. Уг нь би чинь аврагдаад ингээд жил өнгөрөх тусам цаг хугацаа явах чинээгээр би гэдэг хүн улам бүр өөрчлөгдөд амьдрах ёстой байдаг үз. Гэтэл тэр нь тийм хүссний дагуу болохгүй байгаад байна. Яагаад болохгүй байна вэ гэхлээр бид нар тэр болохгүй зүйлээ миний амьдарч байгаа орчин ийм учраас тийм ээ одоо тэрнээс болоод эсвэл энэ хүнээс болоод эсвэл миний хийж байгаа ажлаас болоод эсвэл би нэг өөрөө ийм зан чанартай хүн учраас гэ дандаа гадна талын зүйлс рүү ингээ шалтгааллах гад байдаг. Тэгэж ерөөсөө болохгүй. Угаасаа бидний хүн болгон яг адилхан нөхцөл байдалд байгаа. Энэ махбодыг өмсөд амьдарч байгаа юм чинь сорилт, уруу татлага тийм ээ энэ ертөнцөөс ирж байгаа хэцүү, зовлон гээл бүгдээрээ л адилхан байдалд байгаа. Тэгвэл эндээс бид нар улам бүр итгэлээрээ өсөд амьдрахын тулд хийх ёстой зүйлээ бид өөрсдөө хийхгүй байгаа учраас л тэгээд. Хийх ёстой зүйл нь юу вэ гэхээр итгэлийн амьдрал 4 дугуй байдаг. Үг,
залбирал, нөхөрлөл, сайн мэдээ тараах гэдэг энэ дөрвөн зүйлийг зайлшгүй хийж явах ёстой гэдэг нь энэ үнэхээр чухал учраас тэр. За би аврагдаад 18 жил итгэлээр амьдарч байна. За энэ хугацаанд би нэг ч удаа жуулганы нөхөрлөөс холдож байгаагүй. Эзний өдрийг би санахгүй байна. Тасалж исэн эсхээ бүр санахаа болчих. За тасалж исэн эзний өдрийг ирээгүй яалтчгүй тохиолдол гараа нэг юм уу хоёр удаа л байсан болов. Тэрнээс биш би эзний өдөр ерөөсөө тасалж үзээгүй. Эзний өдөр битгий хэл ер нь дүүргийн нөхөрлөл, янз бүрийн нөхөрлөлд ер нь тасалж үзээгүй. За тэгвэл би 18 жил ингэж амьдарчлаа гээд одоо би уг нөхөрлөөс холдоод тэгвэл илүү сайн амьдарч чадах болов? Чадахгүй байгаа даа. Тэгвэл итгэлээрээ сайн амьдрах нууц нь өөрөө юу вэ гэхээр нөгөө үндсэн зүйл, үндсэн өнөөх дөрвөн зүйлээ байнга хийгээд авах юм бол бид нэр өдрөөс өдөрт улам бүр ингээд өөрчлөгдөөд өсөөд амьдрах боломжтой байдаг. Тэгвэл өөрчлөгдөөд итгэлээр өсөхгүй байгаа хүмүүсийн нэг нийтлэг чанар нь юу вэ гэхээр Библийг уншихаа болцдог. Дээрэс нь үг сонсох цагаа тасалчихдаг. Тэгж жагаад залбирхаа болцдог. Тэгээ нөхөрлөлдөө оролцдог. Тэгээд сайн мэдээ тараахгүй байдаг. Тэгвэл тэр хүн итгэлээрээ өсөх үү? Өсдөггүй байна. Тэгвэл номлогч хүмүүс гээл, итгэлээрээ мундаг хүмүүс гээл, тэр хүмүүс чинь амьдралынх нь орчин гоё байгаад л те. Элбэг хангалуун байгаад л зовлонгүй байгаадаа итгэлээр өсөд байгаа юм биш. Үндсэн хийдэг зүйлсүүдээ хийдэг учраас л итгэлээр өсөд амьдэрдэг бахан л те. Тэгэхээр манай анхан дүүс нарын хувьд гэсэн ялгаагүй. Та бүхэн үнэхээр итгэлээр өсөөд сайн амьдрахын тулд энэ дөрвөн зүйл гэдэг энэ дөрвөн зүйлийг л өдөр болгон хэрэгжүүлж амьдардаг бол та бүхэн итгэлээр өсөхөөс ч өөр аргагүй болдог. За энэ дээр Илч Паул иймд би эцгийн өмнө өвдөг сөгдөж залбирч байна гэж гарч байгааз. За та бүхэн өвдөг сөхөрч ер нь залбирдаггүй. Зарим хүмүүсийг хараад ахнаа хэвтэж байгаа адал залбирх юм. Зарим хүмүүсийг хараад ахнаа их сонин байрлалд залбирдаг юм байна лээ. Гэхдээ яах вэ? Болно л доо. Мэдээж залбирахад ямар нэгэн байрдал хэрэгтэй гэж бид нар заагаагүй шүү дээ. Гэхдээ л хүний гаднах энэ үйлдэлээс сэтгэлийн байр байдал нь харагдах юм чинь тийм ээ. Өвдөг сөгдөж залбирах нь бид нарт хэрэгтэй байх болно. Өглөө оройны залбирал ялангуяа бид нар нэг өдрийг эхлүүлэхээс өмнө бас нэг өдрөө амьдарч дуусгачаад нэг өнөөдөр амьдарсан өөрийгөө амьдралаа дүгнэхдээ оройны залбиралдаа өвдөг сөхөрч байгаад Бурхны өмнө залбирна гэвэл тэр үнэнхээр зөв байх бол. Тэгэхээр та бүхэн бас өвдөг сөгдөж залбирч байгаасаа гэж хүсэж байна. Тэгингээ залбирлын тухай бол та бүхэн мэдж байгаа юм чинь өнөөдөр энэ хэсгээс нэг энийг л бодож үзэх гээд байгаа юм. 15 дугаар ишлэлийг дахиад нэг уншийе. Тэнгэр болон газар дах овог отог бүрийг нэрлдэг түүнд залбирч байна. За Илч Паул залбирхаасаа өмнө өөрийгөө хэн тандаж залбирч байгаагаа ухамсарлцгаад залбирч байна гэсэн. Нэгсэндээ би чинь одоо хэн тандаж залбирч байгаа вэ гэдгээ нэг сайн бодцоход тэгээд залбирч байна гэсэн. Тэгвэл өөрийнх нь залбирч байгаа бурхан нь хэн бэ гэхлээр тэнгэр болон газар дах овог отог бүрийг нэрлдэг түүнд залбирч байна гэж. Тэгэхээр газар дээр байгаа овог отог гэдэг нь хүний оршин сууж байгаа бүхий л газар тийм ээ бүхий л хүнийг энэ газар дээрх зүйлсээр зогсохгүй тэнгэрт байгаа юмсыг хүртэл бүгднийг нэрлдэг бурхан гинэ. Библиэл дээрээс харуул бурхан тэнгэрт байгаа бүх оддыг нэрээр нь дуудаж авчирдаг бурхан гэсэн. Энэ тэнгэрт чинь далайн иргийн элснээс ч олон тийм одод байгаа шүү дээ. Гэтэл тэр бүх оддыг нэг бүрчлэн нэрээр нь дуудаж авчирдаг бурхан гэж байгаа байхгүй. Тэгвэл тэр бурхан чинь бүхнийг мэддэг авгаа бурхан гэдгийг Илч Паул яг одоо ойлгочихсон байна гэсэн. Бидний итгэдэг бурхан бүхнийг мэддэг авгаа бурхан байхгүй юу? Нүдэнд харагдахгүй ингээ нөгөө гарт баригдахгүй бид нэр бодиттой мэдэхгүй байгаа учраас л заримдаа тэр бурханыгаа их жижигхэн юм шиг бодоод байгаа. Гэтэл үнэндээ тийм биш. Тэр бурхан чинь бидний бодож байгаагаас хамаагүй агуу бурхан байна. Дээрээс нь энэ дээрээс харуул нэрлдэг бурхан гэж байгаа юм.
нэр өгнө гэдэг чинь эрх мэдэлтэй гэсэн үг. За би гэртээ нэг нохоо тижээдэг бол тэр нохоондоо хэн нэрийг өгөх вүлээ? Үгүй эн чинь миний нохоо юм чинь би дидээ юм чинь би тэр нохоодоо одоо юу гэдгийг банхар гэж нэр өгдөг гэсэн ч юу те. Би өөрөө нэр өгнө шүү дээ. Яа. Тэр миний эзэмшил учраас би эзэн нь учраас. За хүүхэд төрлөө. Хүүхэддээ хэн нэр өгдөг вүлээ? Үгүй чи эцэг их нь. За өмнө нь бол лам дээр очиад нэр асуучдаг те. Ламыг эрх мэдэлтэй гэж бодоо ламаас нэр асуусан хүмүүс олон байгадаг те. Тэр биш шүү дээ. Энд чинь хүүхэддээ бид нар өөрсдөө нэр өгдөг үстэй. Ягаад? Эцэг их нь би төрүүлсэн учраас нэр өгч болоод. Тэгвэл энэ нэрлэн гэдэг байгаа нь өөрөө ямар утгатай вэ гэхлээр тэр хэмжээний эрх мэдэлтэй гэсэн. Тэгвэл бурхан энэ газар дээр байгаа бүх юмыг нэрлэдэг. Тэнгэрт байгаа бүх юмыг нэрлэдэг бурхан юм бол түүнээс илүү эрх мэдэлтэй нэгэн гэж байхгүй гэсэн. Тэгвэл энэ газар дэлхий тэнгэрт байгаа энэ үе түмэн одод бүх зүйл бурханых гэсэн үг байхгүй. Тэгвэл тэр бурхан хандаж залбирч байна гэсэн. За хүмүүсээ бид нар ч гэсэн яг ийм сэтгэлтэй байх хэрэгтэй. Бидний залбирч байгаа бурхан нь бүхний дээр оршдог авууга бурхан байхгүй. Тэр бурханд би одоо хандаад залбирч байгаа гэдгээ бид нар ерөөсөө мартаж болохгүй. Заримдаа бид нар тэрийг бодохгүй болохоор нэг зуршил маягаар шууд залбирчхаад байдаг. Бурхан минь аа гэлээдэг. Бурхан маань хэн билээ гэдгээ жоохон мартаад залбирах үе их олон бий. Тэгэж болохгүй байна. Еврей 1-р бүлгээс нэг хараад хаяа. Еврей 1-р бүлэг. Еврей 1-ийн 3-р ишлэл байна. Бидний семинар дээр сонсдог, байнгын сонсдог чухал ишлэл байхгүй юу? За энэ ишлэлийг бүгдээрээ хамт уншийе. Хүүн бурхны цог жавхлангийн гэгээ түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнхэн үгээр бүхнийг барьдаг болоо. Тэрээр нүглийн ариусгалыг гүйцээгээд өндөрт байгч сүр жавхлантын баруун гарт заларчээ. За энэ дээр хүүн гэдэг байгаа нь Есүсийг хэлж байгаа тийм ээ. Есүс бол бурхны тэр цог жавхлан алдар суугийн гэгээ тэр ямар нэгэн бэ гэдгийг мэдрүүлж өгсөн нь Есүс байхгүй юу? Түүний мөн чанарын бодит илрэл. Бид нар бурхныг хараагүй л дээ. Гэхдээ Есүсээр дамжуулан бурхан гэж хэн бэ гэдгийг мэдж олно гэсэн. Тэгингээ Есүс өөрөө нүглийн ариусгалыг гүйцээгээд загалмаа дээр гүйцэлдлээ гэж хэлсэн тийм үү? Тэгингээ нүглийг ариусгах, бүх нүглийг уучлах ажлыг тэр хийж дуусгачаад тэгээд дахин амьлаад тэнгэр рүү дээшээ явсан биз? Есүс одоо хаана байгаа вэ гэхлээр тэр дээр тэнгэрт бурхны хажууд байгаа. Бурхны баруун гар талд нь Есүс жинхнээс байгаа. Бид нар диважн руу очих мөчид тэр нэгэн миний төлөө өгсөн Есүс байж тээ гэдгийг дорхноо мэдэж болно гэсэн. Тэгээд би Есүст итгэдэг байсан юм болохоор тэр мөчид үнэхээр баяртайгаар тэр диважн руу орох бол. Тэгингээ энэ дээр Есүсийг баруун гарт, бурхны баруун гарт талд заларчээ гэдэг үгийг бурхан гэж хэлэлгүй энэ дээр ингэж хэлсэн байна. Өндөрт байгч сүр жавхлантын баруун гарт заларчээ гэж хэлсэн байна. Бурхан хэн бэ? Өндөрт байгч сүр жавхлант гэж хэлсэн байгаа. Бид нар диважинд орох мөчид бурхны сүр жавхлан тэр агуу байдал нь ямар гайхалтай вэ гэдгийг хараад бишрэх бол. Библиэлд нөгөө Илчлэл номон дээр тийм үг гардаг биз. 24 ахлагч бүгд титмээ тайлаад тэр хурганд ингээд өргөөд буцаагаад өглөө гэж үг гардаг үстэй. Тэгээд бүгд сөхөрж унлаа гэж үг гардаг. Тэр 24 ахлагч гэдэг нь хуучин гэрээ, шин гэрээн дээр аврагдсан бүх хүмүүсийн төлөөллийг хэлээд байгаа. 12 гэдэг чинь сонголтын тоо юм чинь хуучин гэрээн дээр аврагдсан бүх хүмүүсийн төлөөлөл, шин гэрээн дээр аврагдсан бүх хүмүүсийн төлөөллийг тэнд хэлж байгаа байхгүй. Тэгвэл аврагдсан бүх хүмүүс нэгсэндээ түүхийн хугацаанд аврагдсан бүх хүмүүс тэр диважинд очсныхаа дараа тэр өөрт нь байгаа титмээ бурханд хандаад буцаагаад өгчөж байгаа байхгүй. Яагаад гэвэл
Тэр бурхан дэндүү авууга бурхан учраас тэр бурханы өмнө бүгд сөхөрч унаад энэ бурхан л тэр суу алдарыг авахын зохистой гэд буцаага титмээ өгчөж байгаа. Бид нэр яг тэгэх бол. Тэгвэл тийм бурхан дандаад бид нар залбирч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Үнэхээр агуу эрх мэдэлтэй бүхнийг захирч байдаг химжээлшгүй суу алдартай бурхан тандаад би одоо залбирч байна гэж залбирх юм бол бидний залбирал чин сэтгэлийнх байх бол. Матай 6 дугаар бүлэг дээр Есүс эзэн хүртэл залбирлын тухай зааж өгөхдөө ингэж хэлсэн байдаг. Матай 6-аас харъя. Зургагийн 9-р ишлэл байна. За 9-ийг хамт уншийе. Тиймд ийхүү залбир Тэнгэр дэх бидний Аава таны алдар ариунаар дуурстугай. За Есүс эзэн та нар ингэж залбираарай гэж хэлэнгээ хамгийн түрүүнд Тэнгэр дэх бидний Аава. Бид нарын итгэдэг бурхан хаана байдаг гинөө? Тэнгэр дээр оршдог өндөрт багч бурхан гэдгээ мэдэж залбираарай гэж. Тэгвэл энэ тэнгэр дээр оршдог бидний аав болсон бурхан бидний залбирлыг биелүүлж өгөх болов өгөхгүй болов? Өглгүй яах юм бэ? Тэрээр бүгдийг чаддаг бүх эрх мэдэл түүнд байгаа учраас бурхан бидний залбиралд жинхнээсээ хариулаад тэгээд бидний залбирлыг хэрэгжүүлж өгч чаддаг бурхан байна. За энийг бол би энэ 18 жил амьдрахдаа маш олон удаа үзсэн. Маш олон залбирлынхаа хариултыг авч байсан. Жинхнээсээ тэр тэнгэрт оршдог аваа бурхан миний аав болсон бурхан маань миний залбирлыг сонсоод надад хариулж өгсөн. Тэгэхээр хар да энэ залбирахдаа бурхан аав маань хаана оршдгоо эхлээд бодцохоо залбираарай гэж байгаа юм. Тэнгэрт оршдог бурхан шүү. Авууга бурхан тандаад би одоо залбирч байгаа шүү гэдгээ байнга бид нар санах учиртай. Бурхан чинь бидний бодож байгаа шиг тийм жижигхэн бурхан биш. Бид нар өнгөрсөн хугацаанд хиймэл шүтээд бурханыг мэддэггүй байсан болохоор бурхан гэдэг зүйлийг бүр жижигхэн юм шиг бодох гээд байдаг. Бурхан чинь тийм жижигхэн бурхан биш. Бид нарын бодож байгаагаас хамаагүй агуу бурхан байна. Тэгэхээр залбирах бүртээ ийм сэтгэлээр залбирч байх юм бол бид нар бурханы өмнө зөв сэтгэлээр үнэхээр итгээд залбирч болно гэсэн. За та бүхэн Исая 57 дугаар бүлгээс хардаа. Исая 57 57-гийн 15 байна. Исая 57-гийн 15 дугаар ишлэл. За уншия. Ариун химээх нэртэй мөнх амьдрагч өндөрт өргөмжлөгдсөн нэгэн ийн айлдав. Би өндөрт ариун газарт орждогч даруй сүнстэй хүнийг сэргээхийн тулд зүрхнээсээ гимсэн хүнийг сэргээхийн тулд гимсэн бас даруй сүнстэй хүнтэй би хамт байдгаа. Бурхан хэн бэ? Ариун химээх нэртэй. Түүнд гим нүгэл гэж зүйл нэгч байдаггүй. Туйлын ариун бурхан байхгүй юу? Дээрэс нь мөнх амьдрагч. Бурханд эхлэл ба төгсгөл гэж байдаггүй. Тэрээр мөнхөд амьдрдаг бурхан байна. Дээрэс нь бурхан өндөрт өргөмжлөгдсөн. Тэгэхээр бурханыг мэддэг хүмүүсийн итгэл дандаа ийм байсан байгаа биз? Тэр бурхан чинь өндөрт агуу бурхан юм байна гэдгийг ойлгосон. Тэгвэл тийм өндөрт байгаа бурхан тандаад би залбирч байна. Тэр бурханы өмнө би энэ газар дээр амьдарч байна гэвэл би ямар сэтгэлээр амьдрах хэрэгтэй вэ? Энэ дээр хэлсэнчлэн даруй сүнстэй хүнийг сэргэнэ гэж байгаа биз? Тэгвэл надад байх сэтгэл юу вэ гэхээр даруй
номхон сэтгэл хэрэгтэй гэсэн. Тийм биш гэж юу? Үнэн дээр бид нар Бурханы өмнө гим нүглийг үйлдэж амьдарч байхдаа Бурханы эсрэг тэрсэлж байсан гэсэн. Нэгсэндээ дайсан байсан гэсэн. Энэ ариун мөнх амьдардаг өндөрт байдаг тэр агуу эрх мэдэлтэй Бурханы өмнө би дайсан нь байсан байхгүй юу? Гэтэл тийм намайг Бурхан шууд там руу оруулчилгүйгээр намайг аварч өхийн тулд Есүсийг хүртэл явуулаад миний гим нүглийг хүртэл төрүүлж уучлж өгөөд тэгээд итгэхэл юм бол надад мөнх амийг өгч байгаа байхгүй юу? Энэ гайхалтай биш гэж юу? Тэгэхээр тэр Бурханы өмнө бид нар одоо тэгвэл даруй амьдрах хэрэгтэй гэсэн. Даруй. Хүмүүсээ энэ даруй сэтгэл гэдэг нь үнэхээр чухал зүйл. Хүн биднэрт байдаг хамгийн том сул тал муу муухай зүйлийн нэг нь юу вэ гэхлээр энэ бардамнах сэтгэл. Бууж өгдөггүй ийм тийм онгорой сэтгэл байдаг. Энэ үнэхээр муухай зүйл байхгүй юу? Тэгэхээр тэр Бурханы өмнө бид нар даруй сэтгэлтэй байх хэрэгтэй. Өндөрт оршдог Бурханы өмнө өөрийгөө байна гэж бодох юм бол даруй байхаас өөр аргагүй байгаа биз? Тэгвэл би өөрийгөө даруй болгочих юм бол тэр өндөрт байдаг Бурханаас бүр холдоод явчихдаг юм биш ээ. Тэр өндөрт байдаг Бурханы өмнө өөрийгөө улам бүр дорд даруй болгох юм бол холдчих юм шиг санагдаад байгаа биз? Гэхдээ тийм биш байдаг байна. Өөрийгөө даруй болгоод дорд болгох чинээгээр тэр хүнтэй Бурхан хамт байдаг. Эндээс харуул хардаа. Гэмсэн бас даруй сүнстэй хүнтэй би хамт байдаг гэж байгаа. Яагаад гэвэл тэр Бурхан маань өндөрт байдаг Бурхан ч тэр бас даруй Бурхан байхгүй юу? Есүс өөрөө түүний төлөөлөл гэж хэлж болно. Есүс тэр дээр өндөрт диваажинд амьдарч байгаад бид нарыг аврахын тулд бүр энэ газар руу бууж ирээд дээрэс нь буухтаа хүний нийгэм дотор хамгийн ядуу тэр дорд хэсэг рүү бууж ирээд өөр ингэсэн нэг ч зүйл байгаагүй. Түүнд гэр орон байгаагүй, түүнд мөнгө байгаагүй, түүнд алдар нэр байгаагүй. Төрөхтэй хүртэл гадаа малын хашаанд төрсөн биз дээ. Тэгингээ тэрнээс бүр цаашлаад хүмүүсээр доромжлуулаад үзэн ядагдаад бүр загалмаа дээр хүртэл үхэж дорд орсон гэсэн. Тэгвэл Есүс шиг ингэж дорд байж үдсэн хүн байхгүй байгаа үз дээ. Тэгэхээр тэр Бурхан маань даруй болох үед тэр даруй хүнтэй хамт байж чаддаг Бурхан байна. Яа? Тэр өөрөө тэгж бууж үдсэн учраас. Тэгэхээр Бурханы өмнө бидэнд байх сэтгэл юу вэ гэхээр Бурханы өмнө өөрийгөө даруй дорд сэтгэлтэй байлгах нь хамгийн зөв байна. 1-р Петр номноос харъя. Нэгдүгээр Петр 5:6. За 5-6 дугаар ишлэлийг уншия. Үүнчлэн залуусаа та нар ахлагчдаа захирагд та бүхэн нэг нэгнтэйгээ харилцахдаа даруй байдлыг өмс. Учир нь Бурхан бардамыг эсэргүүцдэг, харин дарууд нэгүүлсэл өгдөгөө. Иймд Бурханы хүчрхэг моторын дор өөрсдийгөө даруй байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. За энэ дээрээс харуул бид нар нэг нэгнтэйгээ харьцахдаа ямар байдлаар харьц гэж байна? Даруй. Тэгэхээр амархан болохгүй байгаа биз? Энэ хүний өмнө даруй зан гаргачихлаэр нэг л доор нь ороод байгаа юм шиг санагдаж байгаа биз? Даруй зан гаргалаар ялагдж байгаа юм шиг харагдаад байгаа биз? Гэхдээ тийм биш байх нь биш үү? Би Бурханы өмнө өөрийгөө даруй байлгаад авах юм бол бид нарыг өргөмжилж алдар сууд аваачих нь хин гинөө? Бурхан. Тийм учраас бид нар өөрсдийгөө даруй байлгаж болдог баг. Тэгэхээр ахан дүүс нартаа захиж хэлхийг хүссэн зүйл нь Бурханы өмнө үргэлж даруй сэтгэлээр, үргэлж номхон дорд сэтгэлээр залбираад амьдардаг байгаасай гэж хүсмээр. Тэгвэл
Бурхан та бүхний амьдралд жинхнээсээ хамт байгаад та бүхний тэр сул дорой байдалд туслаад та бүхний амьдралд хэрэгтэй зүйлийг үнэхээр дүүргэж өгөх болно. Түүнд итгэж гин үү? Есүс чинь биднийг ганцхан аварч өгөөд зогссон бурхан биш. Есүс биднэрт хамт байдаг бурхан байхгүй юу? Та бүхэн Есүс гэдэг нэрэнд итгэдэг үстэй. Тэгвэл Есүс чинь дахиад нэг нэр байгаа. Иммануэль гэдэг нэр байгаа. Иммануэль. Тэр бидэнтэй хамт байдаг бурхан байхгүй юу? Тэгвэл та бүхний одоо итгэх ёстой зүйл нь юу гэхээр Иммануэль бурхан. Үнэнхээр миний амьдрал донд тэр бурхан хамт байна. Би бурханы өмнө л өөрийгөө дорд даруй байлгаад бурхан дотор амьдраад байх юм бол тэр бурхан миний амьдралд хамт байгаад надад туслах болно гэсэн итгэл биднэрт хэрэгтэй. Та бүхэн Есүст итгэх үед аврагдсантай адилхан та бүхэн Иммануэльд итгэх үед амьдралд донд чинь Есүс хамт оршоод тусалж байгаа юм байна гэдгийг харах болно гэсэн. Итгэхгүй байх юм бол тэрийг мэдрэхгүй шүү дээ. Тийм учраас бидний энэ одоо аврагсны дараах амьдралыг юу гэж хэлдэг вүлээ? Итгэлийн амьдрал гэдэг шүү дээ. Итгээд амьдрах амьдралыг хэлж. Гэтэл бид нар итгэж чадахгүй байх тохиолдол их олон байна шүү дээ. Яг итгэх ёстой үе дээрээ бид нар итгэдэггүй. Тэгдэг үз? Хинч байж тээ ажил төрөл нь бүтээд, эрүүл саруул байгаад, хамаг зүйл нь гоё байх юм бол хинч итгэдэг гэж хэлж чаднаа. Тийм биш гэж юу? Тэгвэл жинхнээсээ итгэж гин гэдгийг бид нар хизээ мэдэж болох вэ гэхлээр үнэхээр хэцүү байх үед, үнэхээр зовлонтой байх үед хамаг юм нь болохгүй байсан ч Бурхан энэ бүх зүйлийг надад эргүүлээд сайныг өгнө гэд хүлээж чадахыг жинхэнэ итгэл гин үздэй. Тэр хүний итгэл тэгвэл хамаагүй илүү байна үздэй. Тийм биш гэж юу? Гэтэл бид нар яг итгэх ёстой үе дээрээ итгэхээ болчдөг. Итгээд дуулууртай байх юм бол амьдрал сүрчих юм шиг санагдаад байдаг учраас бид нар тэр бүхэн тэр хоёрыг хоорондын төвжиж чадахгүй дээ итгэхгүй өөрийнхөө арга барилыг сонгоо явчихдаг. Мэдээж итгээд хүлээн гэдэг жаахан цаг хугацаа орж байгаа биз? Тэгэх юм бол тэр нөгөө зовлонтой хэцүү байдал дундаа би жаахан хүлээх ёстой болж таардаг гэсэн үг. Явж гисэн маш их хүлээсэн биз дээ. Бурхан түүний амьдралд маш их зовлон өгсөн чинь яв мэдээж итгэлээ алдаагүй л дээ. Гэхдээ л өөрт нь хэцүү байсан. Тэр хүлээсэн хугацаа байсан биз? Гэхдээ яв итгэж чадаад хүлээсэн учраас төгсгөлийг нь бурхан өмнөхөөс нь 2 дахин илүү өсгөж өгсөн биз дээ. Тэгвэл биднэрт яг тийм итгэл байх юм бол надад юу ч тохиолдож исэн бурханд итгээд хүлээж явах юм бол миний амьдралын төгсгөлийг бурхан 2 дахин илүү өсгөж өгч чаддаг бурхан байна. Гэхдээ бид нар тэр бурханд итгэж байгаа болохоос биш өөртөө итгээгүй байгаа үстэй. Тэгэхээр манай ахын дүүснэр яг хэрэгтэй үед бурханд итгэдэг хүмүүс болоосаа гэж хүсэж байна. Өөрийнхөө арга барилаар шийдэх гэдэг үү? Бурханд итгээд залбираад бурхан минь энэ байдалд маань та туслаарай. Би итгээд хүлээж байя. Бурхан та надад эндээс гарах арга замыг бурхан та надад тусламжийг болгож өгнө үү гэд хүлээх юм бол бидний итгэдэг бурхан гарцаагүй тэр итгэдэг хүнийхэн төлөө ажилдаг бурхан байхгүй. Би яагаад энийг ийм зоригтой хэлж болж байна? Өнөөдрийг хүртэл тийм байсаар ирсэн. Библи нэг ч удаа алдаж байгаагүй. Дээрэс нь миний амьдрал жигсэн энэ үг бодитоор хэрэгцсэн учраас би ийм зоригтой хэлж. Тэгэхээр манай ахын дүүснэр бурханы өмнө өөрийгөө дорд байлгаад тэгээд бурханд байн хандаад залбирдаг хүмүүс болоосай гэж их хүсэж байна. Эфес 6 дугаар бүлгээс нэг харъя. Эфес 6-гийн 18 дугаар ишлэл. Зургагийн 18 за уншия. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаа өрг. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цохиролтгүй оролдог гуйлтаараа сэргэг бай. Энэ Илч Паулийн бичсэн номуудыг уншаад үзэх юм бол залбир гэдэг үг маш олон удаа гарсан байдаг. Тэгээ Илч Паул жигсэн өөрөө тасралтгүй залбирсан хүн байхгүй. Тэгэхээр энэ дээрээс харуул
сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаа өрг. 1-р Тесалоник 5:17 дээр тасралтгүй залбир гэж гардаг үстэй. Тэгэхээр хардаа. Илч Паул хүртэл тасралтгүй залбирсан бол бид нар бол хэлүүлтгүй залбирч явах ёстой хүмүүс үстэй. Ямар нэгэн зүйл тохиолдол бол хамгийн дөрөнд яах хэрэгтэй байх нь? Залбирах хэрэгтэй байх нь шүү дээ. Залбирах. Бурхан минь ээ гэж шууд бурхандаа хандаж хэлээд асуудлаа ярилцах хэрэгтэй байх нь. Гэтэл асуудал тохиолдол хамгийн дөрөнд бид нар яадаг вүлээ? За эзэн надад тусалж болох вүлээ. За эз би өөрөө юу хийж болох вүлээ? За эз яах вүлээ гэд өөрийнхөө арга барил өөртөө яриад эхэлцдэг байхгүй юу? Тэгэлгүйгээр надад нэг л юм тохиолдоод тэгэх юм бол үргэлж бурхан руугаа хандаж залбирдаг зуршил бид нарт хэрэгтэй гэсэн. Жолоо барьж явж явах тааж залбирч болдог. Ажлаа хийж явах тааж залбирч болж идэг. Яаж исэн ч залбирч болдог байхгүй юу? За би ч гэсэн одоо ч барилгын ажлаа хийсээр л байна. Заримдаа хэцүү шийдвэрлэхэд бэрх зүйл тохиолдсон шүү дээ. Мэдэхгүй юм гарч ирэх үү? Ирнэ шүү дээ. Тэгвэл бурхан минь ээ энийг яаж хийх вэ? Та надад мэрэгэн ухааныг хайрлаач гэвэл бурхан зэнхнээсээ мэрэгэн ухааныг өгдөг гэдэг хань. Энэ дээр ийм зүйлийг хийж болох юм байна гэдэг тэр мэрэгэн ухааныг бурхан өгдөг. Заримдаа надад тэр үеийг бодогдуулж өгөх үе байна. Заримдаа хин нэгний амаар дамжуулаад мэрэгэн санааг надад дамжуулж өгөх үе байна. Тийм үе байдаг гэдэг хань. Тэгэхээр юу ч хийж исэн байнга залбирдаг байгаасаа гэж хүсэж байна. Ойлгосноо? Залбирахгүй бол бид нар итгэлээрээ сайн амьдрна гэж юусоо байхгүй. Тэрийн шиг худлаа юм байхгүй. Тэгэхээр байнга залбирдаг хүмүүс болоосаа гэж хүсэж байна. За одоо Эфес 3 дугаар бүлэг рүүгээ үндсэн сурах гэж байгаа сэдв рүүгээ орцгоё. Өнөөдөр бид нарын сурах гэж байгаа ишлэл 16 дугаар ишлэл байхгүй юу? Энийг ингээ авчургаараа тогтоочихсон ч болно. Эфес 3-ын 16-г хамт уншийе. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчрхэгжүүлж өгөх болтугай гэж. Тэгэхээр энэ дээрээс Илч Паулийн чин сэтгэлээсээ залбирсан зүйл нь юу вэ гэхээр Эфес чуулганы ахан дүүс нарын тэр доторх хүн нь хүчрхэг хүн болоосай гэж чин сэтгэлээсээ хүссэн байна. Тэгвэл аврагсны дараа бид нарын хамгийн чухал асуудлын нэг нь юу вэ гэхлээр энэ доторх хүн маань үнэнхээр хүчрхэг хүн болох ёстой байна. Тэгэхгүй байх юм бол бид нар бурганы хүслийг энэ газар дээр хэрэгжүүлэх боломжгүй болчихно гэсэн. Тэгвэл доторх хүн гэж хэлээд байгаа юм чинь биднэрт бас ямар хүн байх вэ гэхлээр гаднах хүн гэж байх гэдэг. Тэгвэл гаднах хүн гэж юу хэлээд вэ? Энэ махбод энэ биеийг хэлээд. Энэ нөгөө төрлөх махбодыг хэлээд дээ шүү дээ. Энэ дотор чинь энэ махбод дотор чинь нөгөө гимт зан чанар чинь суучихсан байгаа. За энэ хүн гэж нэг байна. Энэний дотор талд нь доторх хүн гэдэг нэг шинэ хүн бий болчиход байгаа байхгүй. Аврагдахын өмнө бидний доторх сүнс маань үхчихсэн байсан болохоор зөвхөн энэ төрлөх байдал буюу махбодоо дагаал амьдардаг байсан гэсэн. Махбод маань нэг ийм хий гэх юм бол тэрийг хийдэг. Махбод маань өнөөдөр уурлыг гэх юм бол тэрийг нь зүгээр л хийчихдэг. Махбод маань өнөөдөр ингээд өөрийгөө зугаацуулъя гэх юм бол зүгээр л тэрийг хийчихдэг. Яг нэглээ. Доторх хүн нь үхмэл байдалтай байгаа учраас түүнийг сөрж чадах зүйл нэг ч байгаагүй гэсэн. Доторх сүнсэн хүнээ дагах хүч биднэрт байгаагүй. Яг үхчихсэн байсан юм чинь. Тийм байгаа үстэй. Тэгвэл одоо аврагдсан хүмүүс тандаж Илч Паул доторх хүн чинь хүчтэй байх болтугай гэж би залбирч байна гэдэг нь аврагдсан хүн чинь доторх хүн нь одоо амьд болсон хүн байхгүй. Энэ нөгөө сүнс маань үхмэл байж байгаа нь Есүс Христийн тэр залилтаар дамжуулан түүний нэгүсэлд итгэх үед бидний энэ доторх хүн амьлдаг баг. Яаж амьлдаг вэ гэхээр ариун сүнс бидний дотор орж ирснээр энэ доторх хүн маань амьлдаг баг. Энэ Эфес 1-р бүлгээс хараадах юм. 1-13 дугаар ишлэл. 1-13. За хамт уншийе. Түүн дотор та нар ч бас үнний үгийг буюу
авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэснээр та нар амлагдсан ариун сүнсээр тамгалагдсан гэж байгаа юм. За бид нар Есүс Христийн тухай үнний үгийг сонсоод Есүс Христ миний гим нүглийн төлөө өгсөн юм байна штэ гэдэг үннийг мэдээд итгэх үед юу болдог вэ гэхээр тэр ариун сүнс миний дотор орж ирээд энэ хүн бол аврагдсан хүн гэд тамгад арчдаг. Тэгвэл миний дотор одоо юу байгаа гэсэн үг лээ? Ариун сүнс хамт байгаа гэсэн. Энэ ариун сүнсээр дамжуулан бид нар амьтаа болсон гэсэн үг байхгүй юу? Эфес 4-р бүлгээс харъя. Энэ их чухал зүйл учраас Библийн маш олон хэсэгт гарсан байдаг. Эфес 4-р бүлэг. Эфес 4-ийн 30 дугаар ишлэл. За хамт уншийе. Бурхны ариун сүнсийг бүү гашуудвал золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан юм шүү. Ариун сүнсээр тамгалуулсан гэж байгаа юм. Тэгвэл энэ ариун сүнсийг бүү гашуудвал гинэ. Ариун сүнсийг яаж гашуудуулах вэ гэхээр энэ ариун сүнсний хүсдэггүй зүйл буюу энэ гаднах хүн махбодоо дагаад үйлдчих үед ариун сүнсийг гашуудуулдаг байна. Битгий тэгээрээ гэж Илч Паул гуйж байгаа юм зү. Яагаад тэгэхээр та нарын дотор ариун сүнс байгаа шүү дээ. Ариун сүнс. Тэрийг үргэлж санаарай гэж. Сая Эфес 1-р бүлэг дээр ч хэлсэн. Эфес 4-р бүлэг дээр ч хэллээ. Итгэсэн хүний дотор юу байгаа гинөө? Ариун сүнс байгаа гэсэн. Тэгвэл итгэдэг миний дотор ч ариун сүнс байгаа гэсэн. Та бүхэн аврагдсан хүн мөн үү? Та бүхэн Есүс Христэд итгэдэг үү? Тэгвэл та бүхний дотор юу байгаа гинөө? Ариун сүнс жинхнээс байгаа гэсэн. За хэдүүлээ 2-р Коринт 1-р бүлэг рүү дахиад очие. 2-р Коринт 1-р бүлэг. 2-р Коринт 1-р бүлэг. 1-22 дугаар ишлэлийг хардаа. Яагаад Библиэлд энэ ишлэлүүдийг ийм олон удаа хэлснийг та бүхэн сайн бодох хэрэгтэй. 1-22. Замд уншия. Тэр биднийг тамгалсан бөгөөд зүрхэнд маань сүнсийг барьцаа болгон өгсөн аж. Энэ сүнс гэдэг нь ариун сүнс шүү дээ. Ариун сүнсийг бидний зүрхэн дотор өгчихсөн гинэ. 5 дугаар бүлэг рүү очие. 2-р Коринт 5. 5-ийн 5 дугаар ишлэл. 5-ийн 5 дугаар ишлэл. Хамт уншийе. Биднийг чухам энэхүү зүйлд бэлдсэн нь Бурхан бөгөөд тэрээр бидэнд сүнсийг барьцаа болгон өгчээ. За тэгвэл бидний дотор жинхнээсээ юу байдаг бах нь? Ариун сүнс жинхнээсээ бидний дотор байдаг бах. Энэ биднийг тамгалжчихсан байдаг учраас золилтын өдрийн төлөө тамгалагдсан гэдэг нь бидний биеийг зольж нөгөө өөрчлөөд тэр диважн руу авч явах өдрийг хэлээд байгаа байхгүй. Тэр өдрийн төлөө бидний дотор ингээд тамгалагдчихсан байдаг. Тэгэхээр ариун сүнсийг дотор авчихсан байгаа хүн тэр өдөр биеийн Бурхантай адилхан болж өөрчлөгдөөд тэр диважн руу очих нь. Тэрний төлөө энэ дотор ариун сүнс ингээд дарчихсан байгаа байхгүй. За эндээс бидний нэг бодож үзэх ёстой зүйл нь юу вэ гэхээр тэгвэл бид нар одоо тис өөр шин хүн болсон гэсэн. Нөгөө аврагдахын өмнөх би биш. Аврагсны дараа би чинь ариун сүнс дотор маань орж ирээд цоо шин хүн болчихсон байгаа гэсэн үг байхгүй. Энийгээ бид нар илүү сайн ойлгоод энэ доторх хүнээ дагаж амьдрах хэрэгтэй гэсэн. Яохан 3 дугаар бүлэг дээрээс харуул ийм үг гардаг байхгүй юу? Хэн дээрээс эс төрн тэр хүн Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй гэдэг үг гардаг. Дээрээс төрөх гэдэг нь энэ дээр ариун сүнс чинь дээрээс ирдэг юм болохоор нөгөө итгэсэн хүний дотор ариун сүнс орж ирэхийн тулд яах ёстой вэ? Тэр дээрээс ариун сүнс буугаад энэ дотор орж ирэх учраас дээрээс төрөх гэж хэлээд байгаа юм. Энийг өөр үгээр дахин төрөх гэж хэлдэг үз? Тэгвэл энэ дээрээс төрлөө, дахин төрлөө гэхэлэр нэг шин хүн болоод бий болоод төрж гарч ирэхийг хэлээд байгаа үстэй.
Тэгвэл энэ юу гэсэн утгатай вэ гэхээр одоо бид бүхний дотор шин зан чанар үүсчихсэн гэсэн. Дээрээс төрөх мөчөд ариун сүнсийг энэ дотроо авах мөчөд бидний дотор шин зан чанар буюу шин хүн үүсч төрөөд гараад ирж гисэн байгаа гэсэн. Одоо тэгвэл энэ хүнээ илүү хүчтэй хүн болгож амьдрах ёстой гэсэн үг байна. Ойлгож байна уу? Бид нар чинь жинхнээсээ тийм хүмүүс байхгүй юу? Ариун сүнс ороод ирсний дараа миний энэ дотор би чинь өөр хүн болцсон байна да гэдгийг амьдрах тусам ойлгоод. Би чинь залбирах ёстой хүн. Би чинь Библийг унших ёстой гэсэн сэтгэл бидний дотор их төрдөг. Яагаад? Ариун сүнс ороод ирсэн учраас энийг хийх ёстой гэдгээ нэхэд нь шүү дээ. Хүүхэд төрөх юм бол би чинь сүү уух ёстой гэдгээ өөрийн мэдлгүй ингээд нэхэд хүсдэг үстэй. Сүү уухын зааж өгөөгүй, тийм ээ, сүүгээ хаанаас хөгтгийг тэр хүүхэд ерөөсөө мэдэхгүй ч төрцсөн болохоор төрлөх зан чанараараа ихийнхэн сүүг хайдаг байхгүй юу? Түүнтэй адилхан бид нар ариун сүнсээр дамжуулан төрцсөн учраас шин тэр зан чанар байгаа учраас өөрөө ирэхгүй үг сонсомоор санагддаг, үгээ уншмаар санагддаг, залбирмаар санагддаг, нөхөрлөлд очимоор санагддаг, өөрөө ирэхгүй сайн мэдээ тараамаар санагддаг. Тэгдэг үстэй. Би чинь энэ махбод дарах ёстой хүн гэдгээ мэддэг үз. Яагаад тэгээд вэ нөхлөөр бидний дотор ариун сүнс орж ирээд бид нар шин хүн болцсон учраас тэгээд. Тэгээд өөрийгөө энэ гим нүглээс хол амьдрах ёстой гэдгээ мэддэг. Яагаад гэвэл шин төрсөн хүн маань ариун сүнсээр төрсөн учраас эн чинь ариун сүнс гэдэг нь шүү дээ. Бохир сүнс биш. Ариун сүнс юм болохоор энэ ариун сүнс бохир зүйлээс хол байхыг хүсдэг гэсэн. Тэгвэл би яагаад гим нүгэл хийхлээр ингээд сэтгэл дотор маань тухгүй байгаад хэцүү болоод ингээд нэг дарамтлагдаад байна гэхлээр энэ дотор байгаа ариун сүнс маань тэрийг хүсэхгүй байна гэсэн. Тэгвэл одоо бид нар энэ доторх хүнээ хүчтэй болгоно гэдэг чинь энэ хүнээ дагаад амьдрахыг хэлээд. Нөгөө нэг зан чанарын аврал гэдэг шүү дээ. Амьдралын авралаа биелүүлэх ёстой гэдэг хаана. Энэ хүнээ одоо гулан бүр хүчтэй болгоод энэ хүнээ дагаж амьдрах ёстой гэдгийг хэлж өгöd. Энэ их чухал асуудал болж байгаа. Хүмүүсээ бид нар аврагдчихсан гээд энэ ариун сүнсээ дагаж амьдрахгүй байгаад ах юм бол тэгвэл бид нар хүнд ч сайн мэдээ тарааж чадахгүй гэсэн. Бурхны хүслийг бид нар энэ газар дээр хэрэгжүүлж чадахгүй гэсэн. Бурхны юмсыг бид нар ариун сүнсний хүч чадлаар л хийнэ гэхээс биш бид нар өөрсдийнхөө хүч чадлаар хийдэг юм биш гэнэ хаа. Бурхан бид нарыг аварч өгөөл за чи боллоо гэдгийм биш. Бурхны бүр илүү хүсэл нь юу гэхээр бид нарыг авраад энэ газар дээр хийж байгаа Бурхны тэр ариун үйлсэд бид бүхнийг хэрэглэхийг хүсдэг байна. Тэр нь ямар ч хүн сул дорой байна уу, хүчтэй байна уу хамаахгүй дахин төрсөн л бол Бурхан тэр хүнийг энэ үйлстэй хэрэглэхийг хүсдэг. Тэгвэл ямар хүн тэр ажилд хамт оролцож чаддаг вэ гэхээр энэ доторх хүн нь хүчтэй болж байгаа хүн тэр ажилд хамт оролцож болдог баг. Тийм учраас Илч Паул аврагсны дараа хамгийн чухал зүйл юу вэ? Эфес чуулганы ахын дүүснэрийн төлөө залбирч өгөх хамгийн чухал сэдэв юу вэ гэж ухаад та нарын доторх хүнийг Бурхан хүч хөргөжүүлж өгөх болтугай. Нэгсэн доо энэ ахын дүүснэрийг Бурхан минь итгэлээр нь та илүү өсгөж өгөөч гэж залбирсан гэсэн. Хүмүүсээ бид нар жигсэн энэ залбирлыг хийх хэрэгтэй. Бурхан минь та миний итгэлийг өсгөж өгөөч гэж залбирч ийсэн үү? Бурхан минь ээ, манай чуулганы ахын дүүснэрийн итгэлийг та өсгөж өгөөч гэж залбирч ийсэн үү? Энэ их чухал зүйл байна. Бид нар итгэлээр өсөгч хийнэгээр энэ доторх хүнээ дагаж амьдрч чаддаг байна. Хардаа Эфес 2 дугаар бүлэг рүүгээ дахиад очие. Эфес 2-ын 11 дугаар ишлэл байна. хоёрын 11-ээс 13 дугаар ишлэл. Иймд санахтун та нар урд махбодоор харийнх байхдаа махбоддоо хүний гараар хозлол хийлгсэн гэж нэрлэгдсэн хүмүүсээр хозлол хийлгээгүй гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нарт Христ байхгүй, та нар Израилийн иргэншилд гадных
Амлалтын гэрээнүүдэд харийнх ертөнцид ямар ч найдвар байхгүй, бас бурхангүй байлаа. Харин нэгэнтээ алс хол байсан та нар идүүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болвоо. За эндээс би юу хэлж өгөх гээд байна гэхлээр биднэрт урд өмнө нь гэж нэг хүн амьдрал байсан бол одоо аврагсны дараах гэж нэг амьдрал бий болцсон гэдгийг бид нэр өөрсдөө ойлгох хэрэгтэй гэсэн. За та бүхэн 11-р эшлэлдэр энэ урд гэдэг үгийг дугуйлдаа. 11-р эшлэлдэр урд гэж. За урд гэдэг нь аврагдахаас өмнөхийг хэлж байна. Аврагдахаас өмнө бид нар ямар ч бурхан байхгүй. Тэр нөгөө гайхалтай амлалт энэ гэрээнүүдтэй ямар ч хамааралгүй амьдарч ийсэн. Мөнх хамтаа хамаарал байхгүй, диваажинтай ямар ч хамаарал байхгүй, ямар ч бурхан байхгүй, ямар ч найдвар байхгүй, үхэл тэгэл дуусахаар тэгж амьдарч байсан. Урд нь аврагдахаас өмнө бид нар тэгж амьдарч байсан бол 13 дугаар ишлэлдэр идүүгээ. Энэ идүүгээ гэдгийг та бүхэн бас дугуулаарай. Идүүгээ. Үл аврагдсны дараа гэсэн үг байхгүй. Одоо идүүгээ гэдэг нь аврагдсны дараа одоо бид нарыг хэлж. Алс хол байсан та нар идүүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Аврагдахаас өмнө биднэрт юу ч байхгүй байсан бол одоо аврагсны дараа бид нар бурхантай болцсон байна. Диваажинд орох найдвартай болчихсон байна. Энэ гэрээнүүд биднэрт шууд хамааралтай болцсон байна. Бурхан энэ дээр маш олон гэрээ амлалтыг өгөө үздэй. Матай 6-гийн 33 дээр хамгийн сайн мэдэх үг байгаа. Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэдэг гэрээ амлалт байна. Энэ аврагдахаас өмнө биднэрт хамаарлаггүй байсан. Одоо биднэрт хамааралтай болцсон байгаа үздэй. Энэ Библи шууд утгаараа биднэрт хамааралтай хүчинтэй гэрээ гэсэн. Үнэхээр бид нар Бурханы амлалтанд итгээд эхлээд Бурханы юмсыг хийгээд амьдрах юм бол Бурхан миний амьдралд туслана гинэ. Тэгвэл энэ амлалтынхаа дагуу Бурхан миний амьдрал жинхнээс тусалдаг байхгүй. Тэгвэл аврагдахын өмнөх амьдрал, аврагсны дараах амьдрал гэж гарцаагүй өөр байгаад. Тийм байгаа үстэй. Энийг бид өөрсдөө ойлгоод өөрсдөө хүлээн зөвшөөрөөд амьдрах хэрэгтэй гэсэн. Колосай номон дээрээс харъя. Колосай 3 дугаар бүлгээс харъя. Колосай 3. Колосай 3-ийн 7-оос 10 дугаар ишлэл байна. За энэ ишлэлийг маш сайн ойлгоод уншаарай. 7-оос 10 дугаар ишлэлийг удаахнаар хамт уншийе. Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэн дээр тэдгээрийн дотор алхачил явсан. Харин идүүгээ та нар бас уур хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах чигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хай. Бие биедээ бүү худал яар. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ муу зуршилтай нь тайлж шинэ хүнийг өмссөн. Энэ хүн бол өөрийг нь бүтээсэн түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинчлэгддэг хүн юм аа. Энэ нөгөө 3-ын 5 дугаар ишлэлээр та нар газар дээрх хэрэгтнүүдийг өхүүл гэж хэллэнгээ хэлсэн үг байхгүй юу? Та нар одоо энэ гадна талын махбодийн зүйлсээ өгүүлээ. Ягаад? Та нар шинэ хүн болчихсон. Ариун сүнс та нарын дотор орж ирээд та нар чинь одоо шинэ хүн болцсон учраас энэ махбодийн муу бүхнийг та нар өөрсдөөсөө зайлуулж хаяад одоо шинэ хүнийг өмсөж амьдраа. Шинэ хүнийг өмснө гэдэг нь шинэ хүний хийдэг зүйлийг хийгээд амьдр гэсэн. Ариун сүнсний хийлгэх гээд байгаа зүйлийг одоо жинхнээсээ хийгээд амьдраарай гэж хэлээд байгаа байхгүй юу? Ганцхан бид нар гим нүглээс хол байгаа л зогсчих юм биш. Энэ ариун сүнсний надаар дамжуулан хийлгэх гэж байгаа зүйлийг бид нар жинхнээсээ хийгээд амьдрахыг хэлж байгаа. За бидний муу зуршил нөгөө махбодийн зуршил гэвэл уур хилэн байж болох юм. Би их амархан ууралдаг, уур уцаараа гаргадаг байж болох юм. Тэгвэл энэ уур уцаар гэдэг энэ муу зуршил гаднах хүнээ өөрөөсөө тайлж хаяад төвчж чаддаг номхон дүлгөөн байдаг тэр ариун сүнснийхаа шинэ хүнийг өмсөд үйлдэл амьдрах хэрэгтэй гэсэн.
Жинхнээсээ тэгэж амьдрах ёстой гэдэг хань. Гэтэл зарим хүмүүс ингэж хэлдэг. Би угаасаа тийм ууртай хүн болголоор айгүй хэцүү байдаг юм аа. Уурлахаараа өстө тэрийг барьж төвчиж чаддгүй маа. Тэрийг өөрийнхөө шалтгаан болгочихсон байд. Энэ шалтгаан болох боломжтой болов уу, боломжгүй болов уу? Боломжгүй шүү дээ. Энийг ингэж хэлснээрээ та өөрийгөө шууд ялагдалд хүргэж байна гэсэн. Угаасаа гэж ярих гэж байгаа бол би нэг хэсэг хүмүүст тэгж зөвлөгөө өгсөн. Угаасаа гэж ярих гэж байгаа бол уг чанараар нь бүр дотоод мөн чанараар нь авч үзэх юм бол бидний энэ дотор юу оршин байгаа гинөө? Ариун сүнс. Угаасаа гэж ярих гэж байгаа бол бүр дотоод гүнээсээ бид нар чинь ариун сүнс оршин байгаа учраас ариун зан чанараа дагаж амьдрах ёстой хүн байхгүй юу? Тийм юм бол ядаж хэлж байгаа үгэн дээр бид нар засвар оруулъя. Угаасаа би уг нь ариун сүнсээ дагаж амьдрах ёстой атал сая би махбодоо дагчлаа уучлаарай гэж яриул тэр хүнд илүү засах магадлал өндөр байна гэсэн. Тэр угаасаа зөв хэрэг гэсэн. Тийм бол угаасаа гэж ярихаа бол та угийн ууртай хүн гэж ярихаа бол гэсэн. Угаасаа ууртай гэдэг хар чинь засахгүй гэсэн үг байгаа үстэй. Тэгэж болох уу? Болохгүй гэдэг хань. Энэ зүйлээ авч хаяад үнэхээр бурхны тэр ариун сүнсийг дагаад амьдрах юм бол хайр бол төвчээртэй, инэрэнгүй, дөлгөөн гэж гардаг үз. Жинхнээсээ тэр дөлгөөн зан чанарыг суралцаад тэр үед дөлгөөн тэр хүнийг дагах хэрэгтэй гэсэн. Тэгэж болдог болов уу? Болдгүй болов. Жинхнээсээ болдог байхгүй. Болдгүй байсан бол бурхан Библиэлд энэ үгийг хэлэхгүй үздэй. Аврагсны дараа ариун сүнс орж ирээд энэ ариун сүнсийг дагах юм бол надад тэрийг үйлдэж чадах хүчийг дотроос өгчдөг учраас тэрийг хэрэгжүүл гэж хэлээд байна. Тэгвэл үнэхээр энэ муу зуршлаа хаяад бид нар өөрчлөгдөд амьдрч болдог бах нь уу? Болдоггүй бах нь уу? Жинхнээсээ болдог бах нь шүү дээ. Болдог байна. Гэтэл бид нар болохгүй юм шиг ойлгоод байгаа нь бидний буруу болохоос биш бурхны буруу биш гэсэн. За би их нэртэйгээ 9 жил амьдрч чинь, эх жил 10 жилийнхаа ойг хийх чинь. За нэг хүнтэй 10 жил амьдрах амархан болов хэцүү болов? Энд чинь бодол нь өөр тий? Амьдрч ирсэн орчин нь өөр, зан чанар нь өөр. Зөрчилдөх зүйл гарах уу гарахгүй юу? Гарна шүү дээ энэ чинь. Ингээл жижигхэн оон дээр хүртэл зөрчил гарч байгаа шүү дээ тий? Би болохоор оог яг ингээд 0-д ингээд байран дээр нь тавьчихдаг байхгүй юу? Тэр оог ийш тийшээ болгодоггүй. Тэгэл заримдаа шүдээ угаахгаа яваад орохлоор оо байдаггүй. Хаана л эдэг тэр 0 дотор байхгүй хаана эдэг гэхээр ихнэр маань авч гараад хөрөгчн дээр тавьчихдаг. Хөлдөгчн дээр. Тэгээ тэр нь зуршил болцсон. Тэгвэл би хайгаад ингээ явдаг. Тэгэх юм бол гараа тэр хөрөгчн дээрээс олж ирдэг. Тэгээ би юу гэж хэлдэг вэ? Чин 0-ийн өрөөнд дотор байх ёстой үздэй гэдэг. Ингээд ийм жижигхэн зүйлээс хүртэл маргаан гаруул гарахаар байгааз. Жинхнээсээ энээс болж хэрүүл болж исэн гэр бүл байдаг штэ. Оноос болоод бүр хэрэлцсэн. Бараг салах дээрээ тулж исэн ч хүмүүс бий. За тэгвэл энэ үед хин ч уурлын үздэй. Орхол эрэл ах. Тэгэхээр хардаа тэр үед жигсэн энэ махбодын зан чанар хиндэж гарч ирдэг гэдэг хад. Тэгвэл тэрийг ингэж доош нь дараад тайлж хаяад зүгээр номхон дүлгэн багаад хаана байна вэ гэд ихнэрээсээ зүгээр энгийн асууж болдог байхгүй. Тэгээ тэрийг хэрэгжүүлж үтсэн. Болдгүй биш, болдог байхгүй. Гэхдээ хардаа ариун сүнсийг дагаад амьдрах юм бол бид нар зинхнээсээ шинэ хүн болж амьдрч болдог байна. Би тэрийг хэрэгжүүлж үзхийг хүссэн. Өөрийнхөө одоо энэ бий болгосон авч явж байгаа гэр бүл дотроо болдгийм үү, болдгүй мүү гэдгийг хэрэгжүүлэхийг хүссэн. Гэтэл энэ болоод байна. Хүмүүсээ би нэг ч удаа хэрэлдэж үзээгүй. Яг хоорондоо санаа бол зөрж үзсэн. Ингээ жоохон тэрэн дээр тэгээ үздэй, ингээ үздэй гэсэн. Гэхдээ би муухай үг нэг ч удаа хэлж байгаагүй. Болж гин үү болохгүй юу? Болоод байна гэдэг байна. Аль нь гаднах махбодоо тайлж хаяад ариун сүнсийг дагчих юм бол тэр жинхнээсээ болдог байна. Тэгээд би үнэхээр ариун сүнсийг дагъя гэж шийдээд тэгээд номхон дэлгүүн байхад эхлэх үед тэр уурыг дарж чадах хүч чадал миний орж ирдэг байхгүй. Тэгээ жинхнээсээ тэр уур гэдэг юмыг дарж хаяад жинхнээсээ дэлгүүн байгаад тэр хүнийг уучлаад тэр хүнтэй ойлголцоод
Тэгээд энэ ариун сүнсийг дагаад тэр үед амьдрах боломжтой болчихдог. Яагаад? Миний дотор ариун сүнс байгаа учраас. Эфес 4-р бүлэг рүү очие. Дөрвийн 22-оос 24-р ишлэл. Дөрвийн 22-оос 24-р ишлэл. Хамт уншия. Амьдралын чин урдын хэм маягт хамаарах залмигт тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж оюун санаагаараа шинчлэгдэн жинхэнэ зөвхт байдал ба ариун чанар дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. За өмсхийг бид нэр үйлдэл гэж харъя л да. Тэгвэл энэ муу хүнээ тайл гэдэг байгаа нь муу зуршил үйлдэлүүдээ одоо хай гэсэн үг. Тэгээд 23 дээр оюун санаагаараа шинчлэгдэн би чинь нэр аврагдсан хүн гэдгээ тэр үедээ ч ихсэн ухамсарлаад тэгээд хуучин оршуулган дээр сүнс дотор гэж гардаг байхгүй юу? Тэгвэл миний дотор ариун сүнс байгаа юм чинь тэр сүнсийг дагаад би өдрөөс өдөрт шин болоод амьдрах хэрэгтэй гэсэн. Шинэ хүнийг өмс гэдэг байгаа нь тэр ариун сүнсний гаргадаг үйлдэлийг жинхнээс хий гэсэн. Бурхан намайг заримдаа чи өөрийнхөө энэ муу зуршлаа, энэ муухай аашаа хай гэж надад энэ дотор хэлэх үе байдаг. Үг сонсож байхад, залбирч байхад, эсвэл нөхөрлж байхад гинт энэ дотор чи ингэж болохгүй гэж загнах үе байдаг үз. Тэгвэл тэрийг жинхнээсээ хүлээж аваад тэгж үйлдэх хэрэгтэй. Тэгээд итгээд үйлдэх үед тэр хүч жинхнээсээ өгөгддөг байна. Ариун сүнс жинхнээсээ тусалж эхэлдэг байна. Нэр чи чаддаг гэд тэрийг ялах хүчийг өгөөд жинхнээсээ би шинэ хүн болж амьдрч болдог байна. За манай шуулган дотор өмнө нь үнэнгээр бүх амьдралаа архинд алдаж дуусч байгаад аимшигтай их уудаг хүн байж байгаа нь нэг ч уухай болоод амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүс олон байгаа шүү дээ. Үнэхээр гэр бүл нь салах гэж байгаад энэ хүн үнэхээр муу зуршлуудтай байж байгаа тэрийг хаяад өөрчлөгдсөн хүмүүс байгаа шүү дээ. Үнэхээр энэ махбодийнхаа зан чанаруудыг дараад жинхнээсээ ариун зан чанарыг дуурайгаад амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүний авсан ариун сүнс, миний авсан ариун сүнс хоёр хоорондоо өөр юм уу? Үгүй байгаа ч дээ. Яг адилхан ариун сүнсийг авчаад байна. Тэгвэл юуны ялгаа байх вэ? Үнэхээр этгээд тэр ариун сүнсийг дагах нь уу, дагахгүй байна уу гэдгийн л ялгаа байна. Тэгвэл энэ махбодийн хүслийг бид нар яаж ялж чадах вэ? Ариун сүнсийг дагчих юм бол яаж үнэхээр болдог вэ? За урагшаа эргүүлээд Галаат 5 дугаар бүлгээс харъя. Тавийн 14 дугаар ишлэл байна. Эфес 5-ийн 16. Галаат 5-ийн 16. Хамт уншия. Харин би та нарт хэлье. Сүнсээр яв. Тэгвэл та нар махбодийн хүслээ гүйцэлдүүлэх гэхгүй. Махбодийн хүслээ гүйцэлдүүлэхгүй байхын тулд яах ёстой гинөө? Сүнсээр яваа. Энэ сүнс гэдэг нь ариун сүнсийг хэлж байгаа шүү дээ. Ариун сүнсийг дагаад нэг хийгээд үзээ. Ариун сүнсийг дагаад нэг амьдраад үзээ. Тэхийн бол та нар махбодийн хүслээ гүйцэлдүүлэхгүй. Жинхнээсээ тийм байж чаддаг юм а гэдгийг хэлж өгч. Болох болов уу, болохгүй болов уу? Манай ахын дүүснэр ер нь юу гэж бодож байна? Би гэдэг хүн өөрчлөгдөж чадах болов уу, чадахгүй болов уу? Ариун сүнсийг дагах юм бол өөрчлөгдөж болдог байна. Бид нар өөрийнхөө махбодоор бол чадахгүй. Ариун сүнсийг дагаад авах юм бол жинхнээсээ болдог бахна шүү дээ. 5-ын энэ 25 дугаар ишлэлийг уншийе. 25-26. Тиймээс хэрв бид сүнс дотор амьд байгаа бол мөн сүнс дотор явцгаая.
бид нэг нэгнээ өдөөн сөрөхгүй өөр зураа атаархан сайрхахгүй байцгаая гэж байгаа. Үнэхээр л бид нар сүнсээр дамжуулаад ариун сүнсийг аваад амьд болцсон юм бол аврагдсан хүн мөн юм бол одоо энэ сүнс дотроо сүнсээ дагаад амьдрцгаая. Ариун сүнсээ дагаад амьдрья. Энэ 22 дугаар ишлэлээс нь харах юм бол ариун сүнсний 9 үр жимс гарч байгаа үстэй. Үнэхээр энийг хэрэгжүүлээд нэг амьдрч үзэцгээе гэж хэлж. Дор бүрнэ шүү дээ, дор бүрнэ. 26 дугаар ишлэл дээр анхааруулсан байна. Нэг нэгнээ өдөөн сөрөхгүй байя. Чи одоо тэгэл аврагдсан хүн байж ингэж болдгийм үү? Гээл хадагчдаг үз. Битгий тэгээ гэж. Энэ үг чинь хүн бүр дор бүрнээ хичээ гэсэн. Би чи одоо яахлаараа ингэдгийг үгэн дээр битгий дэг гэж байгаа үздэ гих мөчөд би өөрөө буруу зүйлийг хийж байгаа байхгүй. Битгий тэгээ. Өөр зураа атаархан сайргахгүй байцгаая. Би ингэж амьдарч ах чинь чи тэгэж амьдарч ахта яадгийг өстө арцаагүй штэ чи ингэж амьдраад ахта яадгийг ингэж битгий өөрөөрөө сайрхаа. Ойлгож гин үү? Нэг нэгнээ чичлээд авах биш. Өөрийгөө өстө ийм сайн байна. Би өргөл сайн өргөдөг. Би сайн залбирдаг гэж өөрөөрөө гайхуулах биш. Дор бүрнээл ариун сүнсийг дагаад амьдраад бай. Тэгэх юм бол болно гэж. Манайхан дүүснэр энэ үгийг ойлгож гин үү? Үнэхээр ариун сүнсийг дагаад амьдрах ёстой гэсэн. Үнэхээр бид нар доторх хүн маань өдрөөс өдөрт шинчлэгдээд хүчтэй хүн болоод амьдрах ёстой гэсэн. Тэгэхгүй бол бид нар аврагдсан хүн шигэ амьдрч чадахгүй, дээрээс нь сайн мэдээ тараач чадахгүй, Бурхны хүслийг бид нар энэ газарт хэрэгжүүлж чадахгүй. Тийм учраас Илч Паул доторх хүнийг хүчрхэгжүүлж өгөх болтугай. Энэ хүмүүсийн итгэл өсөөд үнэхээр ариун сүнсийг дагдаг хүн болгож өгөөч Бурхан минь ээ гэж гуйсан учир шалтгаан нь тэнд байгаа байхгүй. Та бүхэн ч гэсэн дор бүрнээ Бурхан минь ээ миний энэ доторх хүнийг та хүчрхэгжүүлж өгөөч. Бурхан минь ээ та надад итгэлийг нэмж хайрлаач. Итгэлээр маань өдрөөс өдөрт та өсгөж өгөөч. Бурхан минь ээ энэ муу зан чанараа энэ махбодоо би ялан дийлж амьдрч чадхад Бурхан минь ээ та надад туслаач. Байнга залбирах хэрэгтэй. Тэгээд ахан дүүснэрийнхээ төлөө жигсэн нэг нэгнийхээ төлөө тэгж залбирах хэрэгтэй. Энэ бидний итгэлийн амьдралд их чухал юм шиг байна. За бид нар Монгол чуулган маань сайн мэдээ тараагдаад одоо ингээ 22 жил болчлоо. Саяхан л нөгөө 20 жилийн ой гэж ярьж исэн чинь дахиад 2 жил өнгөрчих. Цаг хугацаа их хурдан өнгөрч байгаа биз. Ингээд харах нэ уг нь бол Монгол чуулганаар дамжуулан сайн мэдээ их л сайн тараагдж байна л да. Одоо нөгөө 21 аймагуд руу сайн мэдээ тарчлаа штэ. Нөгөө байхгүй байсан Завхан аймагт чуулгантай болчлоо. Одоо Баян Үлгийн аймаг руу маш олон удаагийн семинар хийж байна. Ер нь бол харж байгаагаар удахгүй чуулгантай болчих болоо гэсэн тийм ирээдүй байна. Баян Үлгийн чинь бас хэцүү штэ тий. Өөр үндэстэй амьдарч байгаа болохоор жоохон сайн мэдээ тараахад амархан биш. Гэхдээ л болчих бах. Ингээ харда чуулган маань нэмэгдээл сайн мэдээ тараагдаад байна штэ. Гэхдээ нэг анзаарэгдэж байгаа зүйл юу гэхээр сайн мэдээний семинарт их олон хүн ирдэг хэрнээ энд тогтож нөхөрлөлдөө үлддэг хүн их цөөхөн байдаг үз. Ер нь тэрний шалтгааныг ер нь юу гэж боддог вэ? Манайхан төснөр яахлаараа тэр хүн баттай аврагдаад нөхөрлөл дотор сайн тогтож чадахгүй байна гэж боддог вэ? Тэр хүн бэлэн болоогүй учраас тэр хүн тийм учраас гэл гадна талын шалтгаануудыг их хайж иж магадгүй. Ингээ залбирчсэн чинь надад тийм бодол төрсөн. Бидний итгэл тэр хэмжээнд өсөөгүй учраас бид нарт энэ даатгагдах хүмүүс тийм цөөхөн байгаа юм болов уу? Бид нар одоо итгэлээр өсвөл өсөх чинээгээр бид нарт даатгаж өгөх хүмүүс олон байх байхгүй юу? Жуулган дотор ийм асуудлууд байдаг. Одоо төв жуулган жигсэн яг үннийг хэлэхэд тийм л байгаа юм л да. Чуулган дотор итгэмжтэй итгэлээр өссөн хүмүүс их цөөхөн байна. Ямар нэгэн ажлыг үйлчлэлийг даалахыг ихлээр тэр үйлчлэлийг итгэмжтэй хийх хүн их ховор байдаг. Одоо манай садын чуулганы ахан дүүснэр дотор дүүргийн ахлагч хийлгийг гэвэл хэцүү байгаа үстэй. Хэнийг хийлэх үү, яах үү, их үү гэд үнэхээр Бурхны үгийг дагаад амьдэрдэг баттай хүн хэн байна гэ хайхлаар их цөөхөн байдаг. Тэгэхээр чин бид нар дээр олон хүн даатгахдахгүй байгаа байхгүй. Тэгвэл хардаа одоо биднэрт тулгараад байгаа асуудал юу вэ гэхээр аврагдсан Монгол ахан дүүснэр
аврагдсан хүн шиг амьдрахгүй байгаа учраас бид нарт илүү олон хүн үр жимс даатгагдахгүй байна гэж хэлж болно гэсэн үг. Надтай санал нийлж гин үү? Яг хөө тэр хүн дотор нь би ч ихсэн орцсон байгаа л да. Үнэхээр аврагдсан хүн шиг би ч ихсэн амьдраад, үнэхээр номлогч хүн шиг би ч ихсэн сургаалыг үнэхээр сайн заагаад, ариун сүнсийг дагаад амьдрах хариуцлагч надад байгаа. Тэрийг би өөрөө төрүүлээ ухамсарлаж байгаа. Тэгээ манай ахын дүүснэрт ч гэсэн тэр байгаа учраас энийг хэлж өгөхгүй бол болохгүй юм байна да гэсэн сэтгэл надад их төрсөн. Тэгээ энэ жил жингээ энэ сэдвийн талаар үргэлжлүүлэн бодох гэж хичээж байгаа. За би нэг сэдвийг барьж аваад нэлээ удаан хугацаанд ингээд заахыг хичээдэг. За залбирал гэсэн сэдвээр ч гэсэн би нэлээ удаан жил гарan ингээд сургаал заасан. Одоо энэ доторх хүн хүчрхэг болоод бид нар үнэхээр өөрчлөгдөж амьдрах ёстой тухай нэлээ удаан заах гэж хичээж байна. Би угаасаа чуулган дааж аваагүй юм чинь ингээд энэ тэнд очиж сургаал заахтаа нэг сургаал их олон удаа зааж болдог байхгүй. Нэг чуулган дотор байнга байгаад байх юм бол нэг адилхан сургаалыг байнга заагаад ээж болохгүй үстэй. Тэгэхээр надад тийм давуу тал байгаа учраас нэг сэдвэр маш их гүнзгий бодож, тунгаан бодож тэр тал дээр ахан дүүснэр тэрэгтэй үгийг дамжуулахын төлөө хичээж байна. Тэр утгаараа өнөөдрийн энэ сэдв ч гэсэн их чухал гэж хэлж болно. Тийм биш гэж юу? Хүмүүсээ бид нар аврагдсан хүмүүсээ. Бид нар хойштой бие биенийг харахтаа энэ махбодоор нь харж ерөөсөө уг нь болохгүй юм байна. Энэ хүн чинь аврагдсан хүн, энэ хүний дотор ариун сүнс байгаа гэдгээр нь бид нар уг нь хайцаж тэгж нөхөрлөх ёстой байхгүй юу? Махбодоор нь харах юм бол бүгд л сул дорой дутмаг гэжтэй. Гэхдээ бид нар тэгж болохгүй. Дотор нь байгаа ариун сүнсээр нь харах хэрэгтэй. 2 дугаар Коринт 5 дугаар бүлгээс харъя. 2 дугаар Коринт 5 дугаар бүлэг 5-ын 16 17 дугаар ишлэл байна. Энэ жигс их чухал ишлэл. Мэдээж Библиэлд чухал биш ишлэл байхгүй шүү дээ. Ишлэл болгон их чухал. Гэхдээ өнөөдрийн бодож байгаа үгтэй маань энэ маш холбоотой ишлэл учраас сайн бодоод уншаарай. Уншийе. Иймд үүнээс хойш бид хэнийгч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч идүүгээ бид түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ. Тиймээс хэн нэгэн нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн харагтун хуучны нь өнгөрч шин болсон байна. Бид нарыг юу гэж юм? Шин болсон байна. Яг тэгэхээр ариун сүнс бидний дотор ороод ирж гисэн учраас бид нар жинхнээс шин хүн болцсон. Тэр диваажинд очиод мөнхөд амьдрах шин хүн болцсон. Есүс эзэн тэнгэрт ирэх юм бол бидний энэ сонсохгүй байгаа энэ дутмаг биеийг маань хүртэл цог жавхлантай биеэр өөрчлөөд өгөчгүй мөнх биетэй болгоод дээшээ аваад явна. Тэр нь баталгаатай учраас шин болчихсон байна. Шин. Тийм юм бол 16 дээр үүнээс хойш бид хэнийгч махбодын дагуу үзэхгүй. Би ч гэсэн сонсголгүй ахан дүүс нарт орж ирэхдээ за энэ хүмүүс чинь бас тийм ээ жирийн хүмүүсийг бодвол бэрхшээл байдаг учраас гэж бодвол бодохоор байхгүй. Гэхдээ тэгж бодлогүйгээр аврагдсан хүн гэдгээр нь хандаад аврагдсан хүнд зайлшгүй хэрэгтэй үгийг дамжуулж өгөх гэж хичээдэг. Тэр нь зөв биз дээ. Та бүхэн хизээ болтол энэ бэрхшээлээ өмнөө барьж амьдрахын тэр биш байхгүй. Бидний дотор ариун сүнс ороод ирсэн учраас бид нар жинхнээс энэ ариун сүнсийг дагаад шинэ хүн болоод амьдрах хэрэгтэй. Энэ биднэрт бэрхшээл болох юм ерөөсөө биш гэдэг хань. Та бүхэн ертөнцийн хүмүүсийн сонсож чадахгүй дууг та бүхэн сонсож штэ. ертөнцийн хүмүүс 1000 чихтэй хэрнээ би энийг семинар дээр орилоод бурхны тухай яриад байдаг тэр хүмүүс ерөөсөө ойлгодгүй, сонсоод байгаа хэрнээ ойлгодгүй. Тэгвэл тэр чинь жигнээс дүлийн хүн байхгүй. Та бүхнийг дүлийн хүн гэхгүй гэдэг. Та бүхэн бурхны дуу хоолойг сонсож чинь та бүхэн бүрийн шинэ хүн болчихжээ. Тийм учраас нэг нэгнтэйгээ харьцах та. Аврагдсан хүн гэдгийг бодоод аврагдсан хүнээр нь харьцах ёстой. Бид өөрсдийгөө аврагдсан хүн гэдгээ ерөөсөө мартаж болохгүй. Бид үнэхээр тийм хүмүүс байхгүй. Тэрийг санаасаа гэсэндээ өнөөдөр энэ үгийг хэлж байна. Эфес 3 дугаар бүлэг рүүгээ дахиад очие. Эфес 3 дугаар бүлэг
Эфес 3-ын 16-аас 18 дугаар ишлэл хүртэл тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчрхэгжүүлж өгөх болтугай. Ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суурлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. За энэ дээр 16 дугаар ишлэлдэр Илж Паул хамгийн дөрөнд та нарын доторх хүн хүчрхэг болох болтугай гэж залбирчаад 17 дугаар ишлэлдэр хоёр дахь залбирсан зүйл нь юу вэ гэхээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж гэж байна. Юу гэхээр одоо итгэлээр доторх хүн нь хүчрхэгдсэний дараа энэ зүрхэн дотор нь Христ нутаглах буюу энэ зүрх сэтгэлийнх нь эзэн нь Христ болоод энэ хүмүүс амьдраасай гэж Илж Паул хүсээд залбирсан байна. Илж Паулыг өөрийг нь харах юм бол тэгдэг үстэй. Паул гэдэг хүн амьдраад байгаа юм биш. Үнэхээр сэтгэл дотор нь Есүс эзэн амьд оршоод Есүс эзэн амьдраад байгаа юм шиг тэр хүн жинхнээсээ амьдрч чадсан. Тэгвэл бид нарыг жигсэн тэгж амьдраасай гэж Илж Паул хүсээд залбирсан байна. Миний зүрх сэтгэлийн эзэн нь Христ байгаасай. Үнэхээр зүрх сэтгэл амьдралаа Христэд удирдуулаад тэгээ түүнийг дагаад амьдрдаг хүн болох юмсан бид жигсэн дэрийг өөрсдөө хүсээд залбирах хэрэгтэй. Хүмүүсээ бидний зүрх сэтгэлийг 3 зүйл захирч болдог. Нэгдүгээр нь бид нар өөрсдийнхөө эзэн нь болчиж болно. Энэ миний амьдрал юм чинь, энэ миний бие юм чинь гэд бид нар өөрсдийнхөө амьдрал, өөрсдийнхөө биеийг өөрсдөө захирч болдог байх нь шүү дээ. Хоёр дахь нь бид нарын энэ зүрх сэтгэлийг бузар сүнс бас захирч болдог. Бузар сүнс буруу бодлыг оруулж өгөөд, бузар сүнсэнд мэхлэгдээд, тэгээд энэ зүрх сэтгэл амьдралыг маань бузар сүнс захираад эхлэхээр бид нэр гим нүглийг үйлдээд байгаа байхгүй юу? За Библиэлд нөгөө анхны чуулганы үед итгэгч нар аврагдаал тэгэл нөгөө өөрсдийнхөө өмч хөрөнгийг зараад бүгдээр авчирч өргөл өргөдөг үз. Гэтэл нөгөө Анания Сапфир хоёр эхнэр нөхөр хоёр байсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг зарсан өртгийнхөө талыг нь өөрсдөө авчхаад худлаа яриад бид нар бүгднийг авчирсан гэдэг үз. Яг тэгвэл тэр үйлдэлийг хийж явах үед нь зүрх сэтгэлийг нь хэн захирч байсан бэ гэхлээр бузар сүнс захирч байсан гэж хардаг байхгүй. Тэгвэл бидний зүрх сэтгэлийг заримдаа хэн захирч болдог бах нь? Бузар сүнс захирч болдог бах нь. Үйлс 5 дугаар бүлгээс харъя. Үйлс 5. Үйлс 5-ын 3. Үйлс 5-ын 3 дээр харин Петр, Анания зүрх чинь яагаад сатан давтаж чи газрынхаа өртгөөс заримыг нь нуун ариун сүнсэнд худал хэлвэ гэж. За энэ Анания Сапфир хоёр тухайн үед зүрх сэтгэл нь юунд давтагдсан байна гэж байна? Сатанд. Юунд сатан давтаж ингээд худлаа ярьчваа гэж хэлж байгаа юм. Уг нь бол үннээ хэлжигдэл болох байхгүй юу? Бид нар талыг нь өөрсдөө аваад тэгээд чадлаараа энэ өргөлийг авчирлаа гэл үннээ хэлжигдэл болно үздэй. Гэтэл тэрэн дээр худлаа хийлээ нууцхаад бүгднийг би авчирсан гэд хүмүүсийн өмнө гайхуулахаа худлаа хэлэх яг тэр мөчид зүрх сэтгэлийг нь хэн захирч ийсэн бэ гэхлээр сатан захирч ийсэн баг. Хүмүүсээ гим нүгэл хийх үе болгонд чинь сатан ард талд нь инээгээд байж идэг гэдгийг та бүхэн жоохон бодох хэрэгтэй гэсэн. Бид нэр зүрх сэтгэлээ амьдралынхаа хүрдийг сатанд гим нүгэлд юусоо алдаж болохгүй. Энэ аимшигтэй зүйл байгаа үстэй. Та бүхнийг ууралсны дараа, та бүхнийг худал ярьсны дараа, та бүхэн гим нүгэл хийсний дараа болохгүй газар очисны тэр ард та бүхний зүрх сэтгэлийг хэн захирчихсан бэ гэхлээр та бүхэн зүрх сэтгэлээ сатанд алдаж гисэн байгаа байхгүй. Аимшигтэй биш гэж юу? Тэгж болохгүй байх нь шүү дээ. Тэгвэл бидний зүрх сэтгэлийн эзэн нь хэн байвал бидний амьдрал хамгийн үзэсгэлэнтэй ариун байх вэ гэхлээр ариун сүнс Есүсээр удирдуулдаг амьдрал байх үед бидний амьдрал хамгийн ариун, хамгийн цэвэр, хамгийн үзэсгэлэнтэй амьдрал байх бол. Тийм байгаа үстэй. Тийм учраас манай ахан дүүс нарын энэ зүрх сэтгэлийнх нь эзэн нь Есүс Христ байгаад ямагт амьдрдаг байгаасай гэж хүсэж байна. Энэ газар дээр миний амьдарч байгаа нь
Би өөрөө биш. Христ эзэн миний эзэн болоод амьдардаг байгаасай. Галаад 2 дугаар бүлэг рүү очие. Энэ бидний байнга цээжилдэг хамгийн чухал ишлэл байхгүй юу? Та бүхэн одоо дахиад нэг энэний утга учирыг бодонгоо уншаад үзтээ. Илч Паулыг бид нэр төсөөлөд бодглохлоор энэ ишлэл үнэхээр ойлгогддог. Галаад 2-ын 20 дугаар ишлэл. Хардаа. Амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдардаг Христ юм. Идүүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм аа. Өнөөдөр би амьтаа болоод аврагдж хаад амьдарч байгаа нь тэр Есүс Христэд итгэсэн тэр итгэлээрээ би өнөөдөр амьтаа болоод амьдарч байна. Тэгвэл амьтаа болоод амьдарсны дараах тэр амьдрал маань энэ амьдралд би өөрөө толгойлж амьдрах биш. Энэ миний биеийн дотор Христ одоо амьдарч байна гэсэн. Бид нар Илч Паулыг харахаар Христэл амьдраад байгаа юм шиг харагдаж байгаа үст. Үнэхээр Илч Паулын аврагсны дараах амьдралыг харах юм бол энэ хүн өмнөхөөс 180 градус эргэцсэн байгаа үстэй. Нөгөө Есүст итгэдэг хүмүүсийг хавчаад л, лалаад л, сүрдүүлээд л, хориод л явж байсан хүн чинь 180 градус бүрэн өөрчлөгдөөд Есүсийн төлөө амьдардаг нэгсэндээ баг Есүс өөрөө амьдарч байгаа юм шиг амьдарсан хүн болж байгаа юм чинь. Тэгвэл аврагдсан бид нарыг жигсэн ингэж амьдраасай гэж Бурхан үнэхээр их хүсдэг. Миний дотор Христ амьд байгаа шүү дээ. Зүрх сэтгэл дотор энэ зүрх сэтгэлийн маань эзэн Христ ч үү дээ. Өнөөдөр би гим нүгэл хийхээр хаа нэгтээ явж гинэ гэвэл энэ зүрх сэтгэл дотор ариун сүнс байгаад эзэн маань байгаа юм чинь би юу гэж тийшээ очих юм бэ гэд явж байгаа алхмаа буцааж чаддаг тэр итгэл биднэрт хэрэгтэй байхгүй юу? Би өнөөдөр худлаа ярих гэсэн чинь юу вэ? Энэ дотор Христ амьд байгаа юм чинь би юу гэж худлаа ярих юм бэ? Ичмээрж гисэн би үннээ хэлхэн зөв гэж түүнийг дагдаг итгэл биднэрт хэрэгтэй байна гэсэн. Тэгээд амьдрах үед та бүхний амьдралд үнэхээр гайхалтай зүйлсүүд тохиолдох бол. Үнэхээр Бурхан амьдрал чинь яаж тусалдгийг та бүхэн бодитоор харах бол. Тэгээд амьдраасай гэж хүсэж байна. Үнэхээр Бурханд итгэх амьдрал юу вэ гэдгийг жинхнээсээ мэдрээд амьдраасай гэж их үнэхээр хүсэж байгаа байхгүй юу? Бидний сэтгэлийн эзэн нь хэн байх ёстой байх нь? Есүс байх нэ, Есүс. За Эфес 3 дугаар бүлэг рүүгээ дахиад очие. Эфес 3-ын 17-18 байна. Илч Паулын дэрний дараа дахиад нэг гуйсан зүйл байгаа. 17-18-ыг уншийе. Ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. За тэрний дараагийн Илч Паулын гуйсан зүйл нь юу вэ гэхээр тэр Бурхны хайрыг улам бүр мэдэрч амьдраасай гэж залбирсан байна. Та бүхэн Бурхны хайрыг мэдэх үү? Бурхан таныг яаж хайрлсан хайрыг та бүхэн мэднэ үстэй. Сая 1-р Иохан 4:16 дээр Бурханыг хайрладаг хайрыг нь бид мэдээд итгэдэг гэсэн биз дээ. Бурхан өөрийн цорын ганц хүүгээ хүртэл миний төлөө өхүүлэх хэмжээгээр намайг хайрладаг гэдэг тэр хайрыг бид нар мэдэж итгэдэг гэсэн. Тэгвэл тэр хайрыг би мэдлээ гэд бүгднийг мэдсэн хэрэг болов? Үгүй байгаа үстэй. Тэгвэл тэр хайрыг нь хойшд улам бүр бид нар мэдэх хэрэгтэй байна. Бурханы намайг хайрлаж байгаа хайр нь хэр их юм бэ гэдгийг улам бүр мэдэрч амьдрах хэрэгтэй байна. Та бүхэн амьдралдаа Бурханы хайрыг ер нь хэр их мэдэрч тэрийг мэдрэхэ болоод удажчихсан байна уу? Тэгвэл итгэлээр амьдрахад их хэцүү шүү дээ. Бурханы хайрыг мэдрэхгүй амьдрнаа гэвэл итгэлээр амьдрахад их хэцүү. Төвөгтэй нөхөрлөлд очиход хүртэл ядаргаатай. Яагаад? Тэр хайрыг мэдрэхгүй байгаа юм чинь. Аврагдсан гэдгээ бол мэдээд Бурхан намайг хайрлсан гэж мэдээлээ л та. Тэгэл амьдралдаа тэрнээс илүү Бурхан намайг яаж илүү хайрлаад байна гэдгийг улам бүр мэдрэх чинээгээр уг нь итгэлийн амьдрал их амархан болчдөг байхгүй юу? Баяр хөөртэй, аз жаргалтай, нөхөрлөлд очих нь хүртэл их гоё болчдөг.
Тэр хайрыг мэдрэхээ бодоод эхлэхээр хэцүү болчихдог гэсэн. Тэгвэл Илч Паулийн 3 дахь залбирсан зүйл нь юу гэхээр энэ хайрыг улам бүр мэдэж амьдраасай гэж Илч Паул гуйсан байна. Бид нар ч гэсэн Бурхан минь ээ, намайг хайрладаг тэр хайраа өдөр болгон надад мэдүүлж өгөөч гэж залбирах хэрэгтэй байна. Бурхан минь ээ, тэр хайрнаас би холдохгүй байхад та надад туслаач. Намайг хайрлсан хайрыг нь би илүү мэдэж амьдрч чадхад та надад туслаач. Энэ өдөр нөхөрлөөр дамжуулан, үгээр дамжуулан, ямар нэгэн зүйлээр дамжуулан Бурхан минь та хайраа надад улам бүр мэдүүлж өгөөч гэж залбирах хэрэгтэй гэсэн. Тийм байгаа үстэй. Тэгээ тэр хайрыг нь мэдхийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр 18 дугаар эшлэлдэр тэр хайрыг мэдхийн тулд бүх ариун хүний хамт ойлгох болтугай гэж байгаа. Тэр Бурханы хайрыг мэдхийн тулд энэ нөхөрлөл, энэ ахан дүүснэр дундаа л мэдэх боломжтой гинэ. Ганцаараа тасарч явал Бурхан намайг ингэж хайрладаг юм байна гэж мэдэх боломжгүй гэсэн. Энэ дотор байх үедээ Бурханы хайр ийм байсан юм байна штэ гэж мэднэ гэсэн. За та бүхэн энэ дотор заримдаа хэн нэгэнтэй муудалцах үе байдаг үстэй. Заримдаа хайрлаж чадхааргүй хүн гэж байдаг үстэй. Бүр дургу хүрээл үзэн яддаг хүн гараад ирдэг үстэй. Тэр үед тэр хүнийг хайрлаж үзэх хэрэгтэй байгаа үстэй. Тэгээд тэр хүнийг хайрлах юм бол Бурхан намайг хайрлаад байсан нь ийм учиртай юм байна штэ гэд тэр үйл явдлаар бид нар Бурханы хайрыг илүү их ойлгож авдаг байна. Тийм учраас биднэрт энэ ахан дүүснэр энэ чуулган хэрэгтэй байна. Манай ахан дүүснэр нөхөрлөл энэ чуулган гэдэг зүйлийг илүү үн цэнтэй тооцоод амьдраасай гэж хүсэж байна. Та бүхэн энэ нөхөрлөл дотроос Бурханы хайрыг мэдэрдэг байгаасай гэж хүсэж байна. Энэ чуулган чинь Бурханы хамт оршин байдаг газар байхгүй. 20-21-р эшлэлдээ үнэнхээр чухал зүйлийг хэлж байгаа юм. Чуулган гэж юу вэ гэхээр чуулган чинь Бурханы ингээд дүүрэл оршдог газар аа. Чуулган гэдэг чинь Бурхан өөрөө хамт оршин байгаад ажилдаг газар аа. Христ чуулган хоёр чинь нэг юм аа. Тэр хэлж өгч байгаа байхгүй. Тэгвэл хамгийн алдартай агуу зүйл юу вэ гэхээр энэ чуулган юм аа. Тэгэхээр энэ чуулган дотор бид нар байгаад байгаа юм болохоор чуулганыг агуу алдартай гэхлээр ойлгомжгүй харагдаж байгаа юм. Одоо ингээл сул дорой хүмүүс байна, мах удаа дагдаг хүмүүс байна, муудалцдаг хүмүүс байна. Яаглаараа энэ чуулган тийм агуу юм болоо гэж харагдахаар байна. Гэхдээ энэ чуулган дотор Бурхан хамт оршиж юм бол юугаарч дутхааргүй болчихдог. Сүүлийн үед ингэж бодож байгаа. Бурхан энэ чуулганаар нэгсэндээ энэ сул дорой биднэрээр дамжуулаад хүмүүс сайн мэдээ тараалгаад ингээл амьдрч байгаа. Нэг талаас харах юм бол их л дутагдaltaй хэмжээг харагдаж байгаа биз? Яа бид нар өөрөө сул дорой юм чинь. Гэтэл хардаа Бурхан энэ чуулган дотор хамт оршиж байгаа учраас бидний хийж байгаа юм болгоныг Бурхан дандаа сайнаар эргүүлж өгч чаддаг Бурхан. Өнөөдөр хүртэл энэ сайн мэдээ тараагдахгүй байж болно шүү дээ. Бид нар ингээл итгэлээ орхих үе олон байлаа. Бид нар Библийг уншихгүй үе олон байлаа. Залбирахгүй үе олон байлаа. Үнэхээр сайн мэдээ тараагдахгүй байж болох хатал Бурхан энэ сул дорой байдлыг маань дүүргэж өгсөөр байгаад өнөөдрийг хүртэл энэ сайн мэдээ тараагцаар ирсэн. Тийм байгаа юм шүү дээ. Израилаас дээр ихэлсэн сайн мэдээ дэлхийн хязгаар хүртэл тунгаглагдчихсан байгаа биз? Яагаад гэвэл Бурхан энэ чуулгантай хамт оршоод дутууг нь дүүргэж өгдөг учраас өнөөдрийг хүртэл энэ сайн мэдээ тарж ирсэн байхгүй. Тийм юм бол Бурханы дүүрэл оршдог нэгстэ дутуу бүхнийг дүүргдэг тэр дүүрэл оршдог газар чинь энэ чуулган. Тэгвэл би энэ чуулгантайгаа холбоотой байх юм бол надад ч гэсэн сул дорой дутмаг зүйл байдаг үстэй. Тэгвэл тэр дутуу сул дорой байдлыг маань Бурхан бас энэ дотор дүүргэж өгдөг. Тэгэхээр энэ чуулганаас холдож ерөөсөө болохгүй. Энэ чуулгантайгаа холбоотой байх юм бол Бурханы тэр тусламжийг ч авдаг, тэр Бурханы хайрыг ч мэдэж авдаг. Хүмүүсээ итгэлийн амьдралд энэ хайр байхгүй бол итгэлийн амьдрал хэцүү байх болно. 19-р эшлэлдэр мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурханы бүх дүүрлээр бэлхэх болтугай гэж байгаа. Мэддэг байгаад надад хайр байхгүй бол тэр юу ч хийж чадахгүй гэсэн. Тэр юу ч биш гэсэн. Тэгвэл мэдлэг болон хайрын аль нь илүү вэ? Хайр нь хамаагүй илүү гэсэн. За Бурхан хүч чадалтай, аваагүй, өндөрт оршдог, бүхнийг хийж чаддаг Бурхан. Хүмүүсийг аврах ёстойгоо мэдэж байна. Тэгвэл Бурхан мэдлээгээд хүч чадалтай байлаа гэд бид нарыг хайрладаггүй байсан бол бид нарыг аврах болов?
хайр байхгүй бол хүч байгаад мэдлэг байгаад ямар ч нэмэргүй байгаа үстэй. Тэгвэл бид нарыг аварсан зүйл нь юу гэхээр тэр Бурхны агууга хүч чадал мэдлэг гэхээс илүүгээр Бурхны бид нарыг хайрлсан хайр нь өөрөө бид нарыг аврах болсон гэсэн. Гайхалтай биш гэж юу? Хүмүүсээ бид нар Библийн олон зүйлийг мэдэхгүй байж болно. Биднэрт сул дорой зүйл байж болно. Гэхдээ бид нар хайр байх юм бол бид нар олон зүйлийг хийж чаддаг баг. Тийм байна. Тэгэхээр тэр мэдлэгийг давдаг Христийн хайрыг л улам бүр бид нар энэ дотроос мэдэх хэрэгтэй. Бурхан намайг ингэж хайрлсан юм байна. Христ намайг тэр үед намайг ингэж хайрлаад ингэж тусалсан юм байна гэдгийг мэдэх чинь нэгээр чи ингэх ёстой гэж хэлүүлээгүй байсан ч тэрийг үйлдэж амьдарч чаддаг бахан шүү. Тэгэхээр өнөөдөр тавчхан жигсэн Илч Паулийн энэ дээр гарч байгаа маш чухал залбирлын тухай сурч үзлээ. Энэ нь бидний итгэлийн амьдралд маш хэрэгтэй зүйл байна. Тэр дээд хэсэгт нь уншигчдын төлөөх залбирал гэж байгаа. Тэгэхээр эн чинь ганцхан Эфес чуулганы ахан дүүснэрийн төлөө биш. Энэ залбирал бидний төлөөх залбирал байсан байна. Тэгээ дээрэс нь энэ залбирлыг бид ч гэсэн хийгээсэй гэж хүсдэг байна. Нэгт нь бидний доторх хүн хүчтэй байгаасай гэж залбирсан. Бид ч гэсэн өдрөөс өдөрт энэ доторх хүн маань шинчлэгдээд тэгээд хүчтэй болоод амьдраасай гэж хүсэж байна. Хоёрт нь энэ сэтгэлийн маань эзэн Христ болоосай гэж залбирсан байна. Үнэхээр миний сэтгэл амьдралын эзэн нь Христ болоод амьдрдаг хүн болвол та бүхний амьдрал үнэхээр гайхалтай болно. Гуравт нь тэр Бурхны хайрыг энэ чуулган дотроос улам илүү мэдэж амьдраасай гэж Илч Паул залбирсан байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн манай ахан дүүс нар маань энэ зүйлийг бодонгоо залбираад тэгээ хойштоо жигсэн итгэлээр тэгээд амьдраасай гэж хүсэж байна. Та бүхэн махбодороо шалтгаглах биш. Ариун сүнсэнд найдаад ариун сүнсээр өдрөөс өдөрт өөрчлөгдөж амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд садын чуулганы ахан дүүс нарыг санах болгондоо би ч гэсэн яг энэ гурван сэдвээр байнга залбирч бай. Тэгээ манай ахан дүүс нар энэ газар дээр Бурхны хүслийг гүйцэлдүүлдэг. Үнэхээр аврагдсан хүн ингэж амьдрдаг гэдгийг харуулдаг. Тийм хүмүүс болоод амьдраасай гэж хүсэж байна. Хамтдаа залбираад тэгээд дуусгая. Биднийг хайрладаг Бурхан танд үнэхээр их баярлалаа. Эзэн Есүсийг энэ газар руу илгээн түүний загалмаа дээр урсгасан тэр ариун цусаар бүхий л гмийг маань угааж өгсөнд баярлалаа. Бид нар юу ч хийгээгүй. Зөвхөн итгэсэн төдий байхад л Бурхан та бид нарыг өөрийнхөө хүүхэд болгоод тэр гайхалтай диваачнд орох амьд найдварыг өгсөнд баярлалаа. Аврагсны дараа бид бүхнийг ганцааран маань хайж орхилгүй. Энэ чуулган дотроо биднийг нөхөрлүүлж байгаад Бурхан танд үнэхээр их талархаж байна. Энэ чуулганаар дамжуулан Бурхан та үгээ өгч, Бурхан та хайраа мэдрүүлж, бас нэгүслэр дүүргэж өгдөгт баярлалаа. Үргэлж бид бүхний сул дорой байдалд тусалдаг Бурхан танд үнэхээр их талархаж байна. Өнөөдөр гэдэг энэ нэг өдрөөр дамжуулан бид нар Бурханы хүслийг мэдэж, Бурханы хайрыг илүү ухаарч амьдрч чадхад та бидэнд туслаарай. Бид нар өдрөөс өдөрт ариун сүнсийг дагаад шинэ хүн болоод амьдрч чадхад Бурхан минь та туслаарай. Үнэхээр махбодоо дагаад сул дорой байх үе олон байдагч Бурхан минь биднэрт хүчийг хайрлаад үнэхээр Бурханы хүн болоод амьдрч чадхад та туслаарай. Тиймхүү эргэн тойронд байгаа хүмүүстэй Бурханы хайрыг сайн мэдээг зоригтойгоор тунхаглаж чадхад та туслаарай. Өнөөдрийн үгийг бид нар ямагт санаад хойштоо итгэлдээ ялалт байгуулад амьдрч чадхаар эзэн ариун сүнс та хүн нэг бүртээ хамт байж туслаарай. Мандаа сонсголгүй ахан дүүсний чуулганыг Бурхан та ихээр өсгөн байгуулж энэ чуулганаар дамжуулан маш олон хүмүүст сайн мэдээ тараагдаж чадхад та туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.
бидний хөлийн дагуу бурхнаа хийж байгаа зүйлийг хэрэгжүүлдэг чадна. Одоо бид одоо тохиолж байгаа тэр бүх зүйлүүд ухаалаг татвараа болдог зүйл тэрийг хүн биеэрээ ялах нь хөл бидний дагуу хөлийн дагуу